dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. I gotta let you know where I come from. Сайн мэцхан уу амралтын өдрийн мэндийг хүргэе. Баазар нэвтрүүлэг 11 дахь улирлынхаа хамгийн сүүлийн дугаарыг буюу энэ улирлын 34 дахь дугаараа та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. За тэгээд сүүлийнхаа дугаарыг хүрэхээр студиуд уламжлалт дөрөв ажиллаж байна. За тэгээд сүүлийн 28 жилийн түүхэнд хамгийн их үзэлттэй финалийн цуврал маань дуслаа. Тэгтээ дуусаад бараг 7 хоног 6 онцлоо тий. Баазар дуусаад манай шүлгэн 5 тоглолт болсон. 28 жилийн гэдэг үү тий? Тий 98 оны Майкл Жордан сүүлийн финал гэхгүй. Тэрнээс хойш яг телевизийн үзэлт нь яг платформуудын чинь нэмэгдээд орсон тоглолт. Тийм бах тий. Тийм тэгээд хамгийн их үзэлттэй финалийн цуврал тэр жигтэй боллоо. Тэгээс Нью-Йорк том хот гэдгээс яг үнэ. Яг угаасаа тэгээд нэг талаасаа Нью-Йорк нөгөө талдаа бас хэдийгээр цуврал 4-1-ээр дууссан ч гэсэн яг тоглолтууд бол гоёлсон. Тэгэхээр гоё болсон шүү дээ. Тэгэхээр бас тэр нь ч гэсэн үзэлтэнд нэлээд нөлөөлсөн баг. Тэгээд нөгөө Вембе ч гэсэн ер нь ямар гоц тоглогч вэ гэдэг нь. Тэр нэг юм 22 настай хүүхд. Багийн лидерийн дүрээр ингээд финал гараад ирэхээр бас ер нь зүгээр амар олон надад 22 гарсан шүү дээ. Тий. 7 он гэдэг чинь тий. За тэгээд сүүлийн тоглолт финалийн Гээ тав. Одоо бараг мартчихжээ тоглоом. Харин тийм бэ. Юу одоо би уг нь тайлбарлсан. Тоглолт бүрнэл тэгээд Ямарсан жоохон илүү зураглалын дагуу илүү явж байгаа баг нь тэгээ Спurs байгаа л гэсэн үг нь бас. Бүх тоглолтод үстэй баг. Тий. Тэгээ энэ дээр Угаасаа ч тэгээд ер нь эхний үе тэгээ Вемби яг энэ тоглолтын дараа хэвлэлийн урал дээр хэлсэн. Зүгээр миний хувьд хамгийн гайхаж байгаа сонин санагдаад байгаа юм. Энэ 5 тоглолт тавуулаа яг нэг хэмнэлээр яг адилхан юм сценарио буюу ийм дүр зурагтай дүр тавуулаа яг адилхан зохиолоор явчлаа. Харин тийм. Манайх сайн эхлүүлдэг, 10 оноо илүү гардаг, тэд нар эргэж ирдэг. Тэгээд төгсгөл дээрээ бид нар алдаа гаргаад өөрсдөөсөө болж бөмбөгөө алдаад за буруу довтлоо, хааруу довтлооны сонголтууд хийгээд эсвэл довтлоонууд нь болохгүй ингээд хожигддаг. Яг л ийм 5 тоглолт боллоо. Яг үнэсэн. бүх ялалт GTA тоглоом дээр нэг Ashit Here we go again гэдэг шиг болж байгаа юм л та ер нь бүх тоглолт нь. Тэгэхээр чи Нью-Йорк нэг цаасаа төрүүлэх байх юм шиг. Тий, ер нь нэг зохиол тийм байдаг шүү дээ. Таанасаа л тэр нэг дөрөвт тоглолтын тэр төгсгөл мөсөл тий. Тэр ярьсан уу таад? Ярьсан. Тэгээ финалийн түүхэнд анх удаага тоглолт бүрийн сүүлийн 5 минутанд 2 багийн онооны зураг 5-аас их болоогүй гэж байгаа шүү дээ. Ийм л зөвхөн түрүү ярьжсэн финалийн түүхэнд хамгийн тэнэг үйлдэлсэн тоглогч JR Smith, Darren Fox хоёр. JR Smith арай ухаантай. Арай бас тэр чинь дотроо оноо илүү байсан гэж бодсон гэж байгаа шүү дээ. Илүү гэж бодсон гэж байна. Тийм бодсон байна тийм. Тэгээ бодоод илүү юм чинь цогцоотой гэдэг юм бодсон байгаа шүү дээ. Тэр чинь Fox болохоор илүү юм чинь оноо авах дахиад оноо аваач хийчихье гэж бодсон. Уул эсрэгээрээ биш үү те? JR давтлаад Fox цогтгоо юм шүү дээ. Тэгэхээр JR арай ухаалаг хандсан байгаа шүү дээ. Яг тухайн нөхцөлд бол хоёулаа тэрэг юм байна. Тэгээ яг тэрэн дээр тэнэг гэдгийн Magic Johnson одоо бүх цагийн хамгийн агуу холбогдож хэлсэн л байсан л да. Тэр угаасаа утахгүй шүү дээ. Холбон тоглож гэдэг хүн бол би өөрөө холбомлогч байсан болохоор яг мэдээд байна. Бүх позишн дээр ямар нөхцлөөр бол яах ёстойг хамгийн сайн мэдчих хэрэгтэй тоглож. Энэ тохиолдолд бол залаад гарах л ёстой. Боломжтой. Хин бэлгийн. За Васил тоглодог бүхэн дээрийг бол тэгэж. Васил ч юм уу заяа. Шампани ч юм уу. Тийм. За тэд боли Вемби тэдний ингэсэн бол ойлгоно. Тийм. Холбон тоглогч хүн. Тэгээд багийнхаа хамгийн ер нь бол зүгээр арай урт удаан тоглолцсон тий. Туршлагатай гэж яригдж байгаа. 28 настай. Эдрөө 21 22 шүү дээ. Тэгээ карьер нь арай урт бараг 10 жил тоглож. Fox-ыг яагаад хичлээд байна гэдэг нь ерөөсөө тэр байхгүй. Ойлгомжтой шүү дээ. Энэ бол тэр сагсан мөнгөний бүх үзэж байгаа, ойлгож байгаа сонирхдаг хүн болгоны л зүхтах үйлдэл шүү дээ. Энэ л тийм үү. Тэгээд тэрийгээ ч гэсэн Fox маань энэ тоглолтод ч гэсэн батлан харуулсан да ер нь.
Яг хоёр талаас нь ярил л да. Нью-Йорк талаас ярил үнэхээр гоё ажил, тий? Авраг болох хэрэгтэй баг үнэхээр гоё байна, тий? Бид бол одоо заавал одоо яах хэрэгтэй. Нью-Йорк нэг тийм азар ч юм уу биш. Тий. Нөгөө талд нь бол Сан Антони бол дээр фокус бол үнэхээр энэ багийг хойш нь татлаа. Тий? Тэгээд одоо дасгалжуулагч бол хамгийн ихтгэл гаргаж байгаа шүү дээ. 28 настай NBA-д одоо плей-офф олон тоглолт үзсэн тий. За тэгээд цөксгөлж бас эвгүй шүү. Брансон бас торгуул алдсан. Юм болсон. Энэ тоглолт бас тэгэл фокус руу орно л доо яриа бас. Сүүлд 5 тоглолт гаргалаа. 10 оноо бариулах үү тий. Он 10 оноо дээр нь яваад байгаа ш Сан Антони. Гэтэ Брансон бол бас үнэхээр домог төрлөө тий сая. 45 оноо Майкл Жордан 98 оны финалд сүүлд авч ирсэн. Цувралыг хаахтаа одоо яг сүүлийн тоглолтонд өгсөн шүү дээ. Яг одоо албан ёсоор Чикагогийн өмсгөлтэй хийсэн сүүлийн тоглолтонд гэх юм уу? Брансын талаар бол одоо Майк хүлэн зөвшөөрүүлчлээ тий. Тэгээ гол нь өндөр нь 188 тий. Тийм, Стефес хойш төрөн гарч байгаа хамгийн намхан суперстар болж байна доо. Би бас нэг юу харсан. Нью-Йоркийн фэнүүд ирэл харсан. Fox-ийн жерсиг Нью-Йоркийн хувцастай гаргаж ирж илээ. Хийж илээ тий. Тэгээ Вемби ч гэсэндээ тэгэл энийг Вемби ч гэсэн ер нь бол гэхдээ буруутай яг үл буруутай. шин штэ тий. Вемби гэхдээ одоо яах вэ? 22 настай дундаас одоо сүүл шидэж алдсан. Хүний араас дамжуулт өгсөн тий. Кэсли араас тий. За тэгээ дэлхийн улс орнууд яаж энэ финалийн сүүлийн 5 дахь тоглолтыг үзснийг нь сая харууллаа. Тэгээ одоо Нью-Йоркийн аврагын баяр одоо ч Энэ маань одоо ч өөрчлөлт байгаа. Их хөгжлөлтэй болчихлээ. байлээ штэ аврагын прад. Тэр Коликийг нэг цагдаа танихгүй барьж авч явах гэж байгаа хөгжлөлтэй тий. 53 жил дараа юу? Тий, 73 оноос хойш. Cavaliers бас нэг 50 хэдэн жилийн дараа авсан тий. Одоо хин чин Spike Lee чин 16 таа байхад нь л баг нь авраг болчихсон бил чи. Тий. Тэгсэн чин тэрнээс хойш ингээд 53 жилийн дараа авраг. Зөвхөн 69 69 таа байгаа байхгүй одоо мань хүн. Нью-Йоркээс үнч вэ? Яаж харавчихгүй яах маань. Тэгэд гол нь тоглолт болгоныг одоо Сан Антони руу дагаж очиж үзсэн. Сүүлийн тоглолтын дээр ч очсон байсан. Ер нь л Нью-Йорк хамгийн том фэн л тий. Джек Николсон нөгөө элийн хамгийн том. Режи Миллер энэ шүү дээ тий. Тий. Яг үнэ. Зөндөө юм үзсэн хүн байгаа. Нью-Йорк ер нь яг Нью-Йоркийг хождог баг Индиана тий. Ер нь бас хэдийгээр хожицсон дээ. Нөлтөн бас яг хожицсон. Одоо нөгөө аврагын дараа нөгөө нэмийн кинонууд гардаг, сурлууд гардаг шүү дээ. Энэ дээр нь Spike Lee нэлээд их түүх мөнх холбож аягүй гоё юм ярих байхаа яг фэн үнцгөөс тий. Сүүлийн жилүүдэд яг нөгөө хуучны гардаг байсан шиг тийм гоё яг нөгөө championship видеонууд гарахаа ерөөсө болчихсон. Харин сүүлийн 3-4 жил тий. бас жоохон тасарчих шиг Тий. болсон. Одоо гэхдээ Spike Lee өөрөө продюсергүй нэг юм бодох байлгүй тий. Тэгээд Нью-Йорк Никсийн Tonight Show-нд оролцчихээ. Тэгээд өчтөр хальт үзлээ. Тэгсэн чинь Брансон болохоор айгүй инээдтэй хөөх юм ярьсан. Тоглолт 8:30-аас эхэлж байхад манай багийнхаа яг 9 цагаас тоглож эхэлсэн гэдгийгсэн. Тэгээд тэрийг нь яг баталж байгаа нь эхний тоглолтын дээр 11 онооноос хоцорж ирж хожиж байгаа. Хоёр дахь тоглолтын дээр 14 онооноос хоцорж ирж хожиж байгаа. 3 дээр хожигдсан, 4 дээр 29 онооноос нөгөө түүхэн тоглолт. Тэгснэ 5 дээр 7 онооноос хоцорж ирж. Тэгээд нөө хиний Jimmy Fallon монолог нь ч гэсэн айгүй гоё эхлэхдээ нөгөө танилцуулдаг шүү дээ. Өнөөдрийн зочдын тим гэдэг. Өнөөдөр Нью-Йорк Никс авраг авсан Нью-Йорк Никс багийнхан гарааны тавт нь хүрэлцэн ирсэн байгаа дасгалжуулагчтайгаа хамт. Тэгээд тэд нэр 2 дугаар хагасд орж ирэх байх гэж байна. Тэр монолог энэ нь бас амар бүр тэрээр явжтай байгаа байхгүй. Тэр үнэхээр гоё дугаар. Тэр хамгийн инээдтэй тоглолт болгоны ихэнд за өнөөдөр тоглолтын эхлэлийг ядаж ихний үеийн өмнөшөө эхлүүлэхгүй гэж ярьдаг гинэ. Гэхдээ хизээч хинэжтэй гэж бодож байгаа. 10 оноо дутуу. Тий. Хэлж байгаа. Нэг хөгжөлтэй барих. Манай Тандрыг дэмждэг найз нар. Манай Тандр гарчсан бол нэрээс эндүүтгэсэн тэгээд хүмүүс тэгээд баг санал нийлж байгаа шүү юм. Тэгээ Тандр байсан бол амар хүн. Гэхдээ яг хөгжөлтэй болгож ярих тий. Гэтэ Тандр байсан бол ядаж нөгөө авраг аваад Тандр шал өөр тоглоно л доо. J-Dub за мэдгүй тэрс өөр юм яриа яг. За яаж гарахаа дараа нь яриа. За next ингээд ийхүү 53 жилийн дараа авраг боллоо. Плей-офф дистрикт багаас 283 оноо илүү авсан нь лигийн түүх рекорд гэж шүү. За тэгээд нэг үлрэлт кап төрүүлсэн мартсан шүү дээ. Нэрээ кап. Анхны баг болж байгаа. Өмнө нь одоо нөгөө Bucks, Max, Lakers төрүүлэлтээ өдрөлтөө бол төрүүлж чадаагүй шүү дээ. За тэгээд 1971 оноос хойшоо финалийн тоглолт бүрт 10-аас дээш оноо дутуу байдлаас эргэж ирж хоцсон анхны баг гэж. Нью-Йоркийн жил байсан юм шүү энэ жил. Тий.
Тэгэл яг статистик батлаад байна л да. Тэгээ Брансон 45 оноо авснаар 1998 оны Майкл Жорданы амжилтыг бол давтсан. За тэгээ финалийн MVP-г 100% саналтайгаар давлаа. Яг 5 дахь тоглолтын өмнө бол энэ санал чинь амар өөр байсан шүү дээ. Амноби нэг тоглолт нэгт явж исэн ч хасаа. Тийм. Тэгээд энэ 45 оноо Брансон ингээд сэтгүүлчдэр шууд заа гээд санал эргэлзэж юм байна. Тэгээ эхний хоёр тоглолтын дараа Кат хүртэл MVP-д нэг орж ирэл те. Тий. Кат дээр нэг 3 4 тоглолтоос эхлээд нэг алдааны асуудал дээр 4 5 2 дээр тоглоог л тий. За тэгээ финалийн цувралын 72% нь Спurs оноо илүү байсан байна. Энэ инженер юу байхгүй. Би яг энийг ярих гэсэн. Илүү уг саатар байхгүй. Тий, уг нь агуулга илүү байгаад байгаа байхгүй. 70-30 одоо яг цувралт хожих магадлал одоо 70-30 гэж яг энэ дээр бүр нарийн гарч чинь тий. Саатар нь ер нь бол хожих магадлал 70% байсан. А гэхдээ 30% нь хожиж болдог гэдгийг харуулж байгаа байхгүй. За тэгээ таваас тэдгээр яг одоо тэр 4 5 дахь тоглолтууд дээр одоо 5 дахь дээр чинь 2 оноотой ч юм уу байсан ч гэсэн энэ плей-оффын түүхэнд талбайд нэмэх 258 гэсэн үзүүлэлттэй байж лигийн түүхэн рекорд тогтоосон байна. Йокичос ч илүү, Стефен Curry-гоос ч илүү, LeBron-оос ч илүү байсан гэсэн. Энэ жил өстөн Таунс нэг төрөл ярилцсан л тоглолт. Үнэхээр өөр байсан тий. Тий. Юу нөлөөсөн гэхээр ер нь яг ээж өөрөө ч гэсэндээ ярилцлага дээр ер нь дандаа ээжтэйгээ айгу холбож ярьжсэн шүү дээ. Ээж хүч өгч байгаа юм шиг надад санагдчихээн, мэдрэгдчихээн гэд. Тэгээ ялчгүй Кат бол үнэхээр яг өөр нэг байлаа. гэхдээ бас Майк Браун засгалжуулагч Катын тоглолтод нэлээд нөлөө үзүүлсэн. Магадгүй. Тэр ер нь бол нэг Йокичийг тоглуулад эхэлсэн шүү дээ. Нэг арай өөрөөр. Тэр болон бөмбөг өгөөд үлрэлт бол тийм байгаагүй. Тасалжуулагчаас байсан их зөвцсөн юм шиг нэг гэсэн. Тийм. Типс тасалжуулагч. Майк Брауныг гэхдээ бид нар энэ хүртэл ихч муулж эргэлзээ одоо уушлт өөрөөс нь улааны талаар жуулж гуйчмаар л нэрнгэсэн. Одлингийн Нью-Йорк, Энжлийн Нью-Йорк ялгаа ихэд Алварадо энтриг оруулж ирээд тоглуулад байгаа байхгүй тий. Кларксон энтер. Тэгэхээр хооч бол тийм байгааг шүү. Яг 8 өнөр нүцээр гал дуусгадаг байсан л та. Гэтэ яг хуу типс тасгалжуулагч бол маш гоё суур тавиад өгцөн. Одоо хамгаалтын тий. Ер нь бол Вилановагийн дөрөв биз дээ. Тий. Тэгээд тэр суурийг бол өшөө зүлгээд сайжруулах юмнуудыг сайжруулад тэгээд сэлгийг ингээд маш зөв ашиглаа. Одоо тэр дөрөв тоглолтын дээр сүүлд шууд Бритсийг дөрөвдүгээр үед суулгаад Альварадог тоглуулж байгаа тэр байдал бол тий. Гоё явах. Тэгэхээр тасгалжуулагч амар зөрөгтэй шийдсэн. Би тэрэн дээр бас зүгээр яг энэ дээр зүгээр өөрийнхөө л миний л бодлоор тасгалжуулагч одоо тоглогчтой хооронд нэг юм connection байх ёстой шүү дээ. Нэг юм хоорондын тэрэн дээр Jalen Brunson-ы авын баг тасгалжуулагчдын багт байсан айгүй санаар нөлөөсөн байх гэж би бодсон. Тоглогчид одоо чинь хувь цалх хөрөнд нэг ингэмээрэн тэгмээрэн гэдгээрээ явсаар байгаад ямар ч сан аав хоёрын дунд тэрээр өрнөд аав хоёрын ярианаас аав нь тасгалжуул ах тасгалжуулагчид бас нэг тоглогчид нэг иймэрхүү юм хүсээд байгаа юм байна. Ингэмээр байгаа юм тэгмээр гэдэг юм нэг юм тоглогчдынхаа хяналтыг алдахгүй ингээд явсан нь өөрөө тоглогчдын итгэлийг авахд амар сайн нөлөөсөн юм болоо гэж зүр сүрд бодсон. Гэтэ аав нь багт нь байгаад байгаа нь айгүй муу харагддаг үеуд бол яг нэг хэсэг бүр сая байгаа. Плей-оффын үеэр чи аав нь бүр явуулсан юм шүү Тийм. дээ. Туслахын бүдгийн бүрэлдэхүүнч багтаа гаагүй шүү дээ. Тэгж байгаа финал эхлэхэд авчирсан. Финал гэхэд авчирсан тийм. За тэгээ том биетэй супер одод багаа манлайлж финалд төрүүлдэг гэж боддог байлаа. Сүүлд гэхдээ баг нэг Стеф 22 онд MVP болсноос хойш. За яг шээ юм байна тий. Шээ нэг хэр гавь та. Тэгээд Стеф ч тэгээд ер нь яг тэр юу төрүүлэхэд гол юм байж л гэсэн шүү дээ. Тий. Голдс төрүүлээ. Зүгээр KD MVP аваадсан байна. Тэр 15 онд ч гэсэн Стефийн ойлгомжтой. Тэр бол статистик энэ регулатагаас хол илүү шүү дээ. Тэр бол Леброныг хамгаалсан гэдэг өгсөн л дээ юу гэдэг. NBA-ийн том алдаа тэр үү тий. NBA-ийн ч гэдэг санд өгж байгаа. Стеф финалийн ганцхан MVP-г бодохоор чинь нэг талаараа шудраг босоогоос харин тийм. Тэгээ нөө хамгийн чухал юм нь маш олон хүмүүс Брансон шиг лидертэй баг авраг авахгүй л гэж хэлсэн юм байна лээ шүү дээ. Би ч гэсэн байсан юм аа. Тийм. Би ч гэсэн боддог л Бүхний эсрэг сөрөөд энэ хүн чинь авраг авлаа. Тэгээ Далс ер нь өөрийг нөгөө яаж явуулсан талаар малаар айгу гой гой яриануудыг дийлгэж байна лээ. Сүүлд тэр ярианууд чинь бас их тийм хоёр талаасаа жоохон өөр болоод явцсан байлээ. Анх явуулахад бол бид нар ийм гэрээ санал болгосон. Тэгсэн чинь өөрөө илүү мөнгө хүсээд явсан гэж хэлсэн шүү дээ. Гэтэ энэ зүгээр гарч ирсэн яриа. Бидний мэддэг бүх түүхүүд нэг ийм хоёр талтай л байдаг шүү дээ. Одоо нөгөө нэг Aurora гүнжийн түүх ч гэсэн Maleficent чинь сүүлдээ амар сайхан болол дуусчих гэдэг. Сүүлд гарч байгаа яриа болохоор бүр эсэргээр болчих жоохгүй. Даас ямар ч санал тавиагүй. Тэгэл Нью-Йоркийн тавьсан саналыг зөвшөөрөл явсан. Тэгээд Даас тэнцүүл шийт хийж авч үлдэх боломж байсан уу? Байсан. Тэгж үлдээгээгүй. За явуулсан. Үнгүй явуулсан. Тэгэл эцэст нь энэ тоглогч NBA авраг болчлоо.
Лука Дончич, Бранса 2 Тэгээ одоо Лукагийн асуудал яригддаг. Лука авраг болох уу гэсэн асуудал яригддаг шүү. Болно л да цаг хугацаа. Тэгээд одоо за Том Тибитог халаад тэгээд шууд Майк Браун 93-таа шууд эхний жилдээ баг өдөртөө давраг болчихлоо шүү дээ. Ийм төгөөд байгаа юу? Яг 19 оны Ник Нерс байна. Ник Нерс тийм Торонтогийн Ник Нерс халагдаад нөөс чинь баг удирдлийн бүр дундаас шүү дээ. Тайрон лүү шүү дээ 16 онд. Тийм, Тайрон лүү Дэвид Плат халагдаад Тайрон лүү ирсэн тий шууд. Манай Жон Мазула чи яасан юм бол? Мазула чи төрүүлэг үл дээ. Мазула шууд эхний жилдээ төрүүлсэн баха. Харин би төрүүлсэн санаалтай тий. Би харин эхний жилдээ хоёр дахь жил ямар ч л их ойрхон төрүүлсэн. Би бол баг эхнийх дээрээ гэж бодсон. Харин тийм. Брэд Стивенс яваад баг Эхний жилдээ Майамид хожигдсан шүү дээ. Амар хожигдсан шүү дээ. тэглөө. Тийм шүү дээ. 3-0-с барингуудаа Майами талбайд 7 тоглолт байгаа тийм шүү дээ. Тийм. Хоёр дахь жилдээ төрүүлсэн. Тийм ээ. Тэгээд дасгалжуулагч хүний хувьд энэ чинь амар юм чухал том статистик шүү дээ. Ирсэн жилдээ шууд бага аврагт хүрчихэж байгаа. Тийм. Тэгээд юу шүү дээ. 15 оны Warriors гэхдээ хин Стив Кер хизээ ирсэн юм. Бараг тэр жилдээ шүү дээ. Бараг тэр жилдээ ирсэн баг шүү. Майк Браун тэгээд юу яасан бэ? Джексон халагдаад тийм. Тэгээд Стив Кер ирээ шууд аваад. Ер нь тийм баг. Гейм 4 хоцсны дараа бүр айгуу сориг болсон шүү дээ Майк Браун. Тийм. Тэр бол зөвхөн асаа тоглохгүй. Тийм, ер нь бол 29 оноос ирж. Тэгээд нөө Fox ч нөө тэр хоёр цуг байсан шүү дээ нөө Сакраментод. Тэр хоёрын зургийг ордож өртөлцтэй. Гэхдээ тэр чинь угаасаа юунаар тэрвэрлсэн юм байл л дээ. Fox-ыг бэлдэж байгаа тэгээд тэрнээр оролт хийх талыг Майк Браун бэлддэг байсан юм шиг. Шийдэрлэгүүд оролт хийгээд Яг бүр 5 тоглолт аврагын цуврал дуусны дараа тэр нэг коридорт тэрвэрлдэж байгаа зургийг л 4 тоглолтын дараа юм шиг болгоол тавьсан л байсан л та тэр чинь. 5 тоглолтын дараа муухай пост хийсэн байсан шүү дээ. Fox тасгалжуулагчтай тийм л өмнө тэр Майк Браун аврагч дараагийн хэвлийн багвар дээр бол цэвэр юу байсан гэдгийг бол хүлээж зөвшөөрч гал байсан гэдгээ тий. Тэр бол цэвэр ер нь авраг авахд дан ганц хэрэглэх юм уу ер нь бол дан ганц нэг юм сайн баг байгаад авахгүй гэдгийг харууллаа. За тэгээ гимтэл бэртлээс хол байх Азиондоо нэг цоорох Бостоныг вили очиж байгаа үстэй. Бостонтой Нью-Йорк үзүүл эвгүй шүү дээ. Эвгүй. Харин тийм. Хамгийн том үзэл Бостон байна. Азиондоо ингэ засалтаа засахтал нэг зам угаасаа л нэг аваад таадарч гэсэн яг тийм байсан. Бостонтой Никс үзээд нэг яахгүй ах уу. Угаасаа Бостон ялч төвдөө. Бостон ч юу Юу вэ? Нью-Йорк Никс чи амар л төвд нь Нью-Йорктойгоо бол манай Вембиг ингэж тоглуулсан Нью-Йорк Никсийн төвийг Бостонтой гэж хүмүүс бас тэгж яриад байгаа. Ер нь бол яг Бостон гарцсан бол Нью-Йорктой эвгүй гэж. Тэгээд би бол нөгөө ярьсан. Тэгээд нөгөөд нь яриад байсан. Таандар гарсан бол яах юм. Би бол хулгай талбай. Би өөрөө бол ярмааргүй. Таандар бол бас бужиг юм шүү дээ. Одоо ингээ хүмүүс Fox-ыг айгу үзээ ядаад байгаа нь тий. Гэтэ спорт дундаа л туршлагатай болохоос яг үндэ хөөрхий Fox чинь яг туршлагатай болохгүй. Зэгж цацхгүй. Хаана хүртэл тоглосон юм? Сакраментод хаа үрсэн? Одоо ингээ Каруса шиг ч юм уу бүр юм аврагын төвшний туршлагатай хүн хэрэгтэй байсан болохоос биш Fox-ыг яг туршлагатай гэх юм уу? NBA тоглосон. Бараг 10 жил тоглож байгаа. Тийм шүү дээ. Тийм тоглож 19 жил орж ирж байгаа юм чи. Тоглолтын төгсгөл засал тэгж хийх ямар шаардлага улирлын тоглолт. Тэрийг бол ёстой хөөрхийлэх аргагүй. Тэр бол нэрээ яг бүсийн финалд хүрч 10 жил NBA тоглолцсон хүн зүгээр тэр улирлын тоглолтч бай, финалч бай, плей-оффч бай. Улирлын яг ороо засаа болно да. Цацаж болохгүй л хэвгүй. Яг өөрөө дараа нь тэрийг нэг за одоо тий босын явдлыг ярьсан л байсан л да. 50 саяын цалинтай хүн. Тэгээ Fox тэрийг ярьсан л байсан л да. Зүгээр оноол авчиг. Өдрөлт бол намайг тийм тохиолдол гүйцэтгэх хүн байдаггүй маа. Ер нь их тоглолтууд. Финал шүү дээ. Шал өөр шүү. Тэгээд би тэрэн шигэ бодвол цацсан тэгсэн чинь анино би ханаас ч гараад ирсэн. Яг тэр тэгээд алдаа байсан. Гэхдээ тийм нөхцөл үлээхгүй угаасаа. Тийм. Шийдвэр нь угаасаа богоос л. Тэгээ хамгийн өндөр зайлтай. За одоо тэгээд 2030 он хүртэл гэрээтэй заяа Fox ч. 2030 онд 60 саяын цалин аав. Одоо нийтдээ 250 хэдэн саяын цалин үлдсэн байгаа энэ хүнд авах. Одоо Spurs солигээд авахгүй байхгүй шүү дээ. Тий. За нэгт тийм. Тэгээд хоёрт одоо энэ харагдаж байгаа Dylan Harper гэдэг залуу авахгүй бас байж магадгүй. талбайд өнгөрүүлж байгаа минутандаа сэтгэл хангалуун бус байна гэдэг мэдээ шууд гараад. Тэгээ шууд зэлцсэн тий. Тий. Одоо эх хүлэрэл бол гараанд гарна. Гэсэн л юм ярина энэ хүүхд. Угаасаа тэгч хэрэгтэй. Fox сэлгэрөө. Тий. Тий. Гэхдээ тэгээд 60 саяын цалинтай 50 саяын цалинтай нэг сэлгээнд суулгах юм. Одоо тэгэл өөр арга болчихлоо сайн тэр. Харин тэгэхээр одоо солихоос өөр шансг болчих жоохгүй. Spurs нөө ари албада Popovich тийм данк мундаг агуу хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар бас ингээд Fox-ыг бас таныг билээ тий.
Одоо тэгээд яг хуу за одоо Уул хамгийн класс тоглогч байсан. том гэрээ нь энэ Васил Фокс 2 л байгаад байгаа. Василих бол бүр буурах шаталтай гэрээ. Дахиад нэг 2 жил 3 жил байгаа баг. Тэгэхээр гэрээнүүд бус гол тоглогчдын цалин гээ руки гэрээ явж байгаа учраас багийн одоо тэр цалингийн зэс бол first upfront хүрэхэд 52.8, second upfront хүрэхэд бүр 66 сая дутуу байгаа байхгүй юу. Хүн авчиж болно энэ 100 Супер одч авчирч чадлахаар юм байна. Фоксогоо явуулаад сайхан од тоглогч авчирчих. Бүрэн хоёрыг ч авчирчих боломж тийм ээ. Тэгээ энэ цувралд Fox-оос илүү бараг туршлагатай тоглогч шиг байсан хүн шампани байсан чинь сая 3 саяын цалинтай. Юу ямар гоё юм бэ? Харбар амир байсан үстэй. Харбараас амир өсөө ерөөсөө руки биш юм шиг. Одоо энэ дээр шүү дээ. Иргэчд бүр амир болно. Одоо тэгээд нэг амир юм нь Wemby энэ 7 сарын 1-нд шууд руки гэрээнийхээ сонголтыг хийх хэрэг нэгдэж байгаа. Шууд 5 жилийн 250 эдэн сая гэж яригадаад эхэлж байгаа. Тэгээд Spurs хамгийн том хаалт Fox л очсон шүү дээ. Дараа удирдал ганц шанс байгаа Spurs баг цалинтай явах. Тэрний дараа удирдлаас шууд Wemby-гийн том гэрээ эхэлнэ. Castle-ийн дараагийн гэрээ шууд зурагдаж эхэлнэ. Тэгээ Harper-их бас нэг 2 жил байна. Хөөе гинэ. Spurs-ийг ярьсан дээр нэг чухал юм ирчээ төхөө. Одоо тэр хүл тавьсныг эсрэг багада ялтын баярыг хүргээгүй, спортоо хүндлээгүй, хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага нь тэ микшидээр гарч байгаа ч юм уу тэ энийг жоох ярихгүй юу? Ярьж байна шүү Би дээ. зүгээр гар бариагүйг бол ойлгоё. Угаасаа яанаас маанаас ч юм уу ингээд гар барихгүй гарч байгаа байдаг. Угаасаа Шартаа тоглож шүү. одоо 90-ад оны Detroit дуусж байгаа финал шүү дээ. Харин тийм. Удирдлагын тоглолт биш бүр ингээд. Тэгээ яг үнэндээ LeBron гар бариагүй гарч явчихсан тохиолдол байгаа шүү дээ. Ер нь бол. Зүгээр би нэг болтой яг тийм шүүмжлэхээсээ илүүтэй зүгээр яагаад болохгүй гэж бодож байна. Яагаад тийм байж болохгүй гэж. Хүмүүс нэг чи заавал спорт хөндлөх ёстой гэд ер нь сагсан бөмбөгийн бурхан хилцсэн юм уу? Доктор Несмит хилцсэн юм уу? Тоглолтын дээр гар бариад эсвэл юу гэдэг авраг гарсан тоглогч нар ийм уламжлал байдаг гэж хилцсэн байхгүй байхгүй юу? Хэлээгүй л дээ. Гэхдээ бидний спортоос харахыг хүсдэг юм байхгүй юу? Баян хардаг зүйл нь тэр мөн. Гэхдээ тийм юм байдгүй гэвэл байж болдог байхгүй юу? Хожигдсон сураг л байхгүй дээ. Энэ залуу шүү дээ. Омгтой л байна гэсэн үг л дээ. Тэгэл одоо LeBron, Giannis, Kobe тэгээ 90-ад оны Detroit-ийн бүр яаж багаараа гар барихгүй бүр муухай арцгаа. Тэгээд би нэг Wemby ойлгоод байгаа нэг шалтгаан тэр байхгүй. Тоглолт болгонд хожих боломж өөрсөнд нь байсан. Оноо илүү байсан. Шартаа хожигдсон. Дандаа тэрүүн харсан ч 75% нь баг нь илүү явж ирсэн. Илүү яваад байгаа. Тимнүүд хожигдсны дараа хүн нэг юм илүүгээ мэдээд байгаа юм нэ. Хожигдоод гараа. Хожигдоод тэр нэг юм өөртөө шиж байгаа гэх юм да тэр одоо. Тэрийг бол ойлгож байгаа. Тэр хүний доор хөл тавьдаг. Тэр бол буруу. Тэр бол яг зүг биш. Тэр санаатай байсан гэж бодчих. Санаатай. Тэр бол санаатай. Би бүр логик шаардлагасан үг болж байна. Хүний үед хэлий. Тэр бол хожигдоод шаарл юм шиг. Нөх хүний чинь ингээд нэг юм дийлхэ болоод ирэнгүүт одоо яаж ч хамаагүй зогсоох гэж үзэж байгаа. Тэр хөлөө тэгж тавих ямар шаардлага байгаагүй байхгүй. Тийм. Стом ухаасан тийм. Яг бүр улаан цам ингээд доорн тавьчих байгаа. Тэр бол. Тэгээд энэ үний чинь бас нөгөө лигийн нүүр царай гэд ярьдаг. Одоо тийм иймэрхүү байдал олон давтагдвал тэгээд лиг бол сайхан заа. Чи Америк тоглогч биш нэгдүгээрт. Тэгэхээр зүгээр чамаа болчих болно гэдгийг юм харуулж болох байхгүй бас. Хин нэг од болгохдоо ч амархан, унгалтаа ч амархан байдаг л да. Медианууд нь яг тэрний тойр үрэлж байгаа мэдээнд айгүй сайн ажиллаж байна. Дотоод улс төр бол бас амар явж байгаа шүү дээ. Одоо нөгөө Zion Williamson ингээл амар хайпт орж ирсэн тоглогч нар тэгээд хинч биш мартагтаад өнгөрдөг шүү дээ. Бараг тарганаараа дуудуулаад дуусч байгаа шүү дээ. Одоо эцэц. Яригдчихгүй л байгаа. Одоо Jam ороод жишээ нь. Бас амар л coverлж исэн. Нүүрээр зөндөө илсэн шүү дээ. Толгойн зөндөө илсэн. Тэгээд эцэст нь одоо Гарнаж эзэргэлээ. хамгийн бас муу залуусан нэг болоод хуурчиж байгаа байхгүй. Тэгэл хинч нөгөө магтаж ярихгүй. Одоо тэгээ энэ зуны хамгийн сонирхолтой юунууд яригднээс таас. Тий, одоо тэгэл энэ зуны ажил задрах уу? аврагуу задрахгүй шүү дээ. Гол цөмөн өгөөсөө. 7-8 хоног найрлаж байгаа хүмүүс тэрийн орондоо бүх дараа жилийнхээ юмыг ярьсан байгаа шүү дээ. Жоош хар тэгжээлээ шүү дээ. Би авраг аснаас хойш нэг ч хоолны тооцоо төлөөгүй явж байна гэж. Одоо энэ хараа. Second upfront, first upfront ч хүрээгүй. Онцгой татвар төлөхгүй. Тэгэхээр солилцоо хийж болно. Тэгвэл эх хүлрэлт яг багийнх нь саяны финалд байсан. За Mitchell Robinsonаас бусад Jordan Clarkson энэ хоёроос бусад бүх гол тоглогчид нь гэрээтэй баталгаат гэрээтэй байж байгаа байхгүй. Брансны цалин карта. Тий. Ингэж амар хүн 113 сая хассан юм шүү дээ. Тэр багаа гэрийг хасч тоглогчтой болсон. 113 сая доллар нийтдээ хасж байгаа шүү дээ. Авах боломжтой мөнгнөөсөө. Гоё л Бранс. Гэтэ одоо тэрийгээ тэгээд нөхөд авчин л та дараа нь магтах бонус янз бүрийн нөхөө авчин. Дараагийн нөгөө гэрээ нь одоо шууд баг яригдж байгаа шүү дээ. Тэгж байгаа.
Колорадо бас нэг тоглолтын дээр бүр үнэхээр гоё тоглосон шүү дээ. Яг Мерсер. Колорадогийнх player option энийг магадгүй баг нь бүр шагнаад цуцлангуудаа 2-3 жилийн арай өсгсөн гэрээ өгч магадгүй. Яг хөө жилд авах нь нэг 6 сая мая болгоод ч юм уу тий. Тэгээ 3 жилийн 20 сая мая. 3 жилийнх болгоод тий. Брансыг тэгээд аав нь уусаа чи шагнад болох байхгүй. Айгуу сайн бэлдсэн юм билээ л дээ энэ. Тэгээ Бранс өөрөө сүүл би нэг Брансны бас нэг докюментари түүхүүд нь харсан ч нэг юу жижигхэн видеог нь ярьцлага өгч ирсэн видеог нь харсан. Ерөөсөө бүр ер нь жоохон яг хүүхэд нас гэж баг байгаагүй юм шиг. мэрэгчлээ бэлдсэн үү. Ерөөсөө байнгын аав шахаал гүйлгээл шидүүлээл бөмбөг залуулаад үйлдвэрлэсэн. дахиад гээл ерөөсөө амар шахдаг байсан байхгүй. Тэгээ аав нь яг өөрөө нөгөө тийм амар сайн тоглогч байгаагүй. Өөрөө ч ярьсан байсан шүү дээ. Брансон тоглолтын дараа тэр юун дээр хөвлийн урал дээр дарамт гэдэг юм бол надад угаасаа одоо бол байхгүй. Хамгийн ном жинхэнэ дарамт гэдэг чинь миний аав харин байсан. Хүүхэд наснаа даваад өнгөрсөн л аавд бол яг ингээд тодорхой баталгаат гэрээ байхгүй. Баг болгоны зүгээр л нэг улирлын өмнөх 10 хоногийн тренинг кампт өргөдхийн тулд өдөр болгон бэлтгэл хийдэг байсан. Тэр бол том миний хувьд аавын хувьд Нью-Йорк дээр тэгээд гэж хэлж байгаа. бас нэг юм онцлоод хэлэхэд лигийн топ 5 баг байгаагүй. Миний хувьд бол одоо мэдгүй ер нь бол гэхдээ энэ одоо юу үүлдэн чөлөөний заагаар гэдэг юм юу гэдэг тийм цоорхоо ингэ төрүүлчихэж байгаа. Би одоо яг удирдал эхлэхэд Дэнүр Спurs. За би бол баг Клиперсийг багтааж ирсэн шүү. Баг тийм баг. Би бол Спурсыг ч гэхдээ баг ингэж амар тоглоно гэж бодлоо. За Бостон ороод ирж байгаа тийм. Гэхдээ би бол Бостон сүүлрүү. Тий. Бостон тэгээд Lakers гэдэг. Плей-офф эхлэхэд л Никсийн авраг авах магадлал нь 3% байсан гэж бодохгүй юу? Асар бага. Тэгэхээр яг амар тэр юм ярих уу? Лукатай, Ривстэй, Лебронтой Lakers финал гараад Нью-Йоркийг баг хожиж шүү. Нацеста та тэнийг ярьчлаа. Ястаа тэнийг ярьчлаа. Ястаа тэнийг ярьчлаа. Атланта л үнэхээр сайн байсан юм шүү дээ. Тийм байна. Хоёр хоцсон, аваргуудыг хоёр хоцсон ганц баг л боллоо шүү. Би гэхдээ түрүүнийг юм ярих гээд энэ Мич Джонсон Спурсын салжуулагч бас жоохон туршлагагүй тийм баха. Тасгалжуулагч бол алдсан. Тэр жишээ нь 29 он алдаж хожиж явж байгаад дөрв болтлон завсарлага авахгүй яваадсан шүү. Тэгээ дээр нь би бол тийм ядаж заа юу. Тэр Картер Брайантыг авруулж ахаар Харрисон Барнсыг хийх байсан. Яг үнэ. Харрисон Барнс хамгийн сүүлэмж талбайд байсан бол өвчнөө ном бигаж хашчих байсан баг. Ядаж хашчих байсан. Би бол Харрисон Барнсыг хийх байсан. Ядаж зүгээр нэг 2 минут заа. Тэр ран үргэлжилж байгаа. За. Тэр оноо авгүй махад ядаж нэг ганц хоёр зүү үлдээгээд уйчих واخ. Моментиг нэг зогсоочих юм байна. Сунжруулаад тий. Тэр бол тасгалжуулагч юм буруу баг. Тэр нөгөө Вембигийн хэлээд байгаа түрүүн тэр нөгөө худлын хэллээ. Нөгөө нэг нөгөө тоглолтын төгсөлтийн гараа явуулсан. Тэгээд ингээд тэр чинь ч гэсэн Вемби тэрэнд уурлаад байгаа байхгүй. Ер нь бол ингээд нэг юм илүү байгаа хоцсон тохиолдолд бид нар хожиж чадсангүй. Тэгээд гэхдээ яг буруут нь бол юу гэдэг туршлаган дээр л ерөөсө бүх юм бид нар ч туршлагагүй л салж туршлагагүйээс утгатай баг. Тийм угаасаа бүгд. Угаасаа тий яри илүү байгаагаа мэдээд байгаа мөртлөө хожигдож чадахгүй хожигдчихоор төгсөлтөд яаж ч гоо фокус байгаа гэдэг. Үнэхээр барахгүй хожигдсон бол гар барайл гарна. Гар барайл. Үнэхээр дутуу байна би болов юм байна гэдэг. Тий алуулаа дууссан бол тий. Түүнээс 5 тоглолтод хожих боломжтой юмаа алдчихаар чинь уурлах. Яахтай тэгээд нэг онцлог хэлэхэд тэгээд онцлож яхаа ерөн зүгээр ирэх үйлдэл back to back хийх хамгийн магадл багтаа баг орж ирэх тий. Одооны төсөөллөөр бол тийм. Үгүй уус тэгнэ. Одооны төсөөллөөр тийм. Төрүүлэх ямар ч одоо тэгж хэлж болохгүй л гэхдээ магадлаар бол бас л баг орж. Тий. Одоо өнгөрсөн жишээ нь ирэх өнгөрсөн үйлрэл эхлэхэд энэ үйлрэл дахиж авраг болох. Өнгөрсөн бол нэг твэрэ байсан. Тий. Өнгөрсөн одоо энэ үйлрэл сая өнгөрж байгаа үйлрэл эхлэхэд бол тий. Нью-Йорк бол ирэх жил тэгж орж ирэх байхгүй. Яг ихний тэгээ тэнтэй та хоёр санал нийлж байгаа юм. 3 муу хавцаа байх. Би бол санал нийлэнгүүл байна. Хэцүү баха. Хий 5 ч хэцүү. Яагаад ингэ бүхэл бүтэн авраг авчаад тахт ингээд нэгсийг үнэлэхгүй яагаад л. Би бол үнэлэхгүй биш шүү дээ. Би бүр OKC Spurs хоёрын цуврал тэнд явж байхад энэ хоёрын аль нь ч гарсан Spurs Knicks төрүүлнэ гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн. Тий. Тэгэхээр би тэгээ Spurs-ыг илүү үнсээр л байгаад та. Гэхдээ Spurs ирэх жил харин илүү баг нь ер нь Spurs байсан гэдэг тойроо ер нь сая тэгээд илүү баг Spurs байсан. Илүү баг л гэхдээ хождог үстэй яг үнэндээ. Илүү баг хожихгүй байгаад. Үгүй шүү. Илүү баг нь байн хожихгүй шүү. Даал гоч واخ. Яа, наадах чи гэхдээ бүр яг Knicks-ийн фэнүүдэд бол амар муухай суусан. Би бол Spurs баг өөртөө мэдчихэж байгаа шүү баг. Эхний тоглолт
Нарийн 17 он илүүгээс эргэж ирээд хоцсон. Тэгээ 29 он бол зүгээр цувралыг эргүүлэх тоглолт шүү дээ. Одоо тэр 29 оноос бариулж хожигддог бол тэр түүх штэ. Спорс дутуу учраас 29 оны илүү гараагүй шүү дээ. Харин тийм. Илүү үнэхээр илүү байсан тэр тоглолтын дээр. Тэгэл төгсгөж чадаагүй. Фокс ингээд тойрог үүссэн бол бүх юм дүр зураг өөр өстэй. Гэхдээ тэгээд балансны стац ихэд бариулсан. Вэмби нуруу пааслаагүй пас илүү явжсэн тоглолт гэл. Тэгэхээр цаанаасаа нэг аз төвшдөг гэдэг юм. Яндаа бол байна. Одоо өнгөрсөн жил ÖКС-ийн хожихтой бүр амар олон түүхэн рекордууд байсан. Индиана дээр бас нэг тиймэрхүү юмуд байсан. Нэг энэ жил бүр маш их байна. Сая финалд хүртэл яг 11 дараалж ингээ хожиж байгаа штэ. Тэр хожлууд болгононд 24 онооны дундчтай ингэж эсрэг бага хождог ч юм уу. Тэгэхээр ингээд яг ер нь бол Ийстээ 24-оор хожиж байсан. тий ийсттэй. Тэгээ Ийстээ бол 24 оноогоор хожиж байсан. Финал дээр бол ойрхон дууссан шүү дээ. Гэхдээ яг нөгөө энэ чинь саксыг хүн яаж харж байгаагаас бас шалтгаалдаг юм байл л дээ. Зөвхөн улирлын дундуур мундуур зүгээр эн тэнд ингээд нэг юм хүмүүсийн арай марай өрнөж байгаа дискашнуудыг харж хад гадаад Монголд ялгаагүй шүү дээ. Энэ жил Нью-Йорк Никс аварга гэсэн хүмүүс бас Мерсер байсан бохоггүй. Тэгээд Нью-Йорк энэ жил айгүй дип байгаа бүрэлдэхүүн тэгээд би бол айгүй хүчтэй байгаа, төвдөө айгүй хүчтэй байгаа гэжсэн хүмүүс би тэр үед харчаад нөх юм бодог өнгөрцөн бохоггүй. Тухайн үед одоо удирдлагын дундуур үдсэн 2-3 сарын үед чинь Нью-Йорк чи хаана байлаа тий. Баг нь ухраач болоогүй. Тэгээд жишээ сүүлд би сансан чинь тийм хүмүүс ингээд минь толгойд орж ирээд байгаа бохоггүй. Тэнгүүд яг одоо саксыг бас надаас бидраас арай өөрөөр хардаг хүмүүс байд юм байна. Тэдний зүв байж бас болд юм байна гэж зүгээр сүүлд бодсон. Тэгэхээр хулангийн тавиад байгаа үнсэн зөвлөлтөө одоо дараа жилийн баг аваргын тоонд одоо орох уу гэвэл мэдээж орох хүмүүсийн хувьд бол орно. Гэхдээ орохгүй гэж хэлээгүй байхгүй. Одоо яг номер 1 одоо шууд ирэх жил дахиад Нью-Йорк авраг болно гэж өнгөрсөн удирлын ÖКС шиг яригдах уу гэж байгаа шүү дээ. Тэг хөдөлгөөн гэж яригдахгүй байхгүй. Байхгүй тий. Түүнээс авраг авах магадaltaй топ 5 багийн тоонд бол Нью-Йорк орно ирэх жил. Яг энэ жилийн аврагтай адилхан кейс хэлэхгүй. 2016 оны авраг байхгүй. Яг Golden State бүр илүү байна. Бүр хангалттай илүү тий. Тэгэд Cavaliers 3-1-ээс эргэж ирээд дөрүүлчих жоох. Хоёрхан тоглогчийн бүр гоц авьяасаар. Тэр чинь бас тэгээ түүхэн бас түүхэнд ганцхан юм л да. Тэр хоёр бүр тоглолт болгон баг 80 оноо дунчилж байгаа шүү дээ. Нийлээд хоёр тоглогч оноо авч байгаа шүү дээ. Яг тэр бас гайхамшиг бишээ 4 та бас 50 хэдэн 3-1 болгочоод 5 тоглолтын дээр шин 41 оноо авч байгаа. Тэгээ тэрний дараа бас баг 80 оноо авчиж байгаа нийлээд. Ер нь стандарт 80 оноо авчихсан. Алсан л та. Тэгээд зүгээр ихний кейс юм. Дутуу баг нь хоцсон. Чүрэн дуусгах гэж шиг байна. Зүгээр төгсгөлд нь Нью-Йоркийн яг миний хувьд зүгээр гинт тоглолт нь өөрчлөгдсөн зүйл. Атланта Хawks-тай хийсэн 3 дахь тоглолтод хожигдсны ар дээрээс Атлантатай хийсэн 4 дахь тоглолтод бүр шал өөр 82 50 доллар. 61 онооны зөрүү үүсэлтэй тоглолт. Тэр бүр утгыг наддуулсан. Тэр Нью-Йоркийн зүгээр тэр бөмбөгийн шилжилт, товтлогоо хамгаалалт бүр тэр юу болсон болоо тий. Тэгээд очсон дараа лок рум дээ. Зүгээр картын тоглолтох арга барил нь өөрчлөгдсөн. Илүү бөмбөгөнд хүрээд дамжуулт төгс тоглолдог болоо. Оноо биш. Тэгээд тэрнээс хойш Нью-Йорк чи яг ингээд тэр жанжин шугамаа барьж явсаар агаад 4-0 хийж байгаа. Тэр картын толгойтой хэн ажилчвал гэдэг. Толгойд нэг дон гэдэг нэг төгжээ тайлагдсан байгаа байхгүй. Сэтгэл зүйн шинтергээл ард нь ажилтдаг хүмүүс их байгаа л байна л та. Одоо тэр үзэж хахад юу байна л та. Одоо нөгөө хувь хүн нь хэн бэ гэдгийг айгүй харагдчихээн л та. Тэнгуурт Bridges өөрөө нэг ч тоглолт өнжиж байгаагүй. Josh Hart ч юм бас айгүй гоё юм. Кул хүн юм байна. Аннаби бол үнэхээр гоё талтай гоё хүн юм байна. Хувь хүмүүс нь угаасаа Нью-Йорк нэг Instagram-ын зогтуулаа татаа тий. Тэгээд Нью-Йоркийн фэнүүдтэй баяр хүргье. Тэгээ баяр гоё. Монголд одоо ер нь 53 жил дээр Мелогийн фэнүүд нэлээд олон байдаг шүү дээ. Яг Нью-Йорк. Түрүү зүгээр би жоохон ч палдагдчихээ. Авраг авах багийн тоонд одоо бид хэрэн чинь бараг хэлсэнгүй шүү дээ. Би авахгүй гэж хэлээгүй шүү дээ. Авах магадл хамгийн өндөр гээд байгаа шүү дээ. Одоо өдрөл эхлэхэд ингээд топ нэгт энэ жилийн авраг авахгүй бол хамгийн түрүү тэний толгойд хамгийн амар баг өнгөрсөн жил бол жишээ нь Оклахомагийн бодогдож байлаа шүү дээ. Ирэх үлрэл шууд Нью-Йорк гэж бодогдохгүй л байна. Тийм. Би зөв энэ дээр амар палдагдах гэдэг юм үнэхээр ямар ч сан дорндоос Нью-Йорк хамгийн хүчтэй нэмэр байгаа шүү. Тийм. Гэдгийг л хэлчих. Яг тийм. Яг тийм. Финалхнууд ойлгомжтой л гэсэн утгатай. Пост. За. Хөлөө. За дараагийн хэсэгт сонирхолтой бас яриануд нэлээ өрнөнө. Тэгээд Бостон гэж орж ирэх гэж байгаа юм. Леброны талаар бас нэлээ ярьж бид нар таарах бах. Энэ жил болсон онцлог үйл явдлуудаа ч гэсэндээ ерөнхийдөө базаад дүгнээд ярилцах болно хэсэг хугацаанд завсарлаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа төрүүлж халахын Unitel Group.
Эргэн тавтамаар үзэгчтэй баазар улирлын хамгийн сүүлийн дугаараа та бүхэнд хүргэж байгаа. Энэ улирал бол NBA-ийн түүхэн 79 дахь улирал байлаа. 80 дахь улирал гээд нэлээд сүртэй эхлэх болов гэж бас бодож чинь. Тэгээд 79 дахь улирлаа эргэн санацгаа юу болснуудыг бас 80 дахь улирал шүү лөө. Энэ улирал 80 биш, дараа жил 80 болно. Энэ улирал 79. Мэдгүй. За 80 дахь улирлын мэдгүй юм жаа. 80 гээд ирчихэл нэлээд сүртэй эхлэх байхаа гэж би бол бодоод байгаа шүү дээ. За NBA-ийн 25-аас 26 оны улирал 10 сарын 22-нд эхэлсэн. 4 сарын 13-нд бол улирал дуслаа. За тэгээ плей-ин яваад плей-офф эхэлсэн. За тэгээд энэ жил хамгийн одоо дэлхийд дахинаач сайн муу ч юм шиг мэдээнүүд гарсан нь телевизийн шинэ гэрээ 11 жилийн 76 тэрбум долларын аимшигтай том гэрээ хэрэгжиж эхэлсэн. За энэ гэрээг өмнө дамжуулж ирсэн ESPN сувг гэрээгээ сонгосон. За тэгээд Amazon Prime, NBC, за тэгээ ABC сувг, Disney Plus ингээд телевиз болон OTT платформуд хамтарч шууд амжуулах эрхийг бол авсан байгаа. Тэгээд тоглолтуудаа хувааж авсан. Ер нь бол хамгийн давуу эрхийг Amazon Prime авсан. NBA Cup-ийн тоглолтууд, за тэгээд плей-офф олон тоглолтууд. Тэгээд финалыг ингэж жил одоо солигдож те ээлжилж дамжуулах энэ юу бол Amazon-оос олсон. За тэгээд удирдал эхлэхээс өмнө лигийн түүхэн солилцоо нөгөө Дуранти солилцоо чинь яг ингээд өөр өдрүүдэд зарлагдаад энэ багтай ингэ солилцоо гэдээсээ идэж нийтдээ ер нь бол тэрийг нэг солилцоо гэж авч үзэж байгаа юм билээ. 7 багийн 13 тоглогч солигдсон. Энэ бол өмнө ийм олон тоглогч, ийм олон баг оролцсон. Яг 13 тоглогч солигдсон тохиолдол бол байсан байна. 7 баг оролцсон бол байдгүй юм билээ. Нэг солилцсон юм байгаа. За тэгээ улиралд 6 баг дасгажуулагчаа солисон. Тэрний нэг нь Майк Браун. Эцэст нь авраг боллоо. За тэгээ улирлын тоглолт энэ улиралд бол Лондон, Берлин, Мехико хотуудад зохион байгуулагдсан. Яг аль бисний тоглолт. Нэрээ тийш тий. За тэгээд цаг агаар болон гадны хүчин зүйлээс шалтгаалаад 1-р сард 3 тоглолт хойшлогдсон. За нэг нь нөгөө Майамигийн талбай нэг мөсөнд манахаар гарсан тий. Тий. Хоёулаа бараг тайлбарлах гэж хүлээгээд байсан тоглолт шүү дээ. Нэг хагас бараг хэртэ хүлээж байгаа. Туслагдаад болсон юм. Тий. Иймэрхүү зүйлүүд бол ер нь улирал бас нэг болж байгаа. Шуурга муурга янз бүрийн холбоотой бас нэг тоглолт болсон. Яг 1 сард 3 тоглолт хийсэн. Атланта Багсын тоглолт. Тэгээ сүүлд хойшлогдсон тоглолтууд бүр 4 сард тэгсэн. 3 сард тоглогдсон. За тэгээ NBA Cup-т Knicks Spurs-ыг хожиж авраг болсон. Финалд ч гэсэн дахиад Knicks Spurs-ыг хоцсон. Ярин л барахгүй л яваад исэн юм байна шүү дээ. Тэгээ LA Hot 2018 оноос хойш дахин бүх хотын тоглолтыг анх удаа зохион байгууллаа. Шинэ сингэлдэх хүрээлэнд Clippers-ийн талбай гой бүх хотын тоглолт болсон. За тэгээ плей-офф 4 сарын 19-нд эхэлж 6 сарын 14-ний өдөр финал аль бисаар дууссан. Ерөнхийдөө бараг 8 сар үргэлжилж байгаа гэсэн үг л тийм. Удирдлагын өмнөх тоглолт. Бараг 9 сар ч юм уу. 10 сарын эхээрээс гээд бодохоор л тэгэл яг 8 сар үргэлжилж байгаа юм л да. Ий уучлаарай үзэгчтэй. За тэгээд нэг ийм улирал болж өндөрлөлөө дөө. Сая тэр нөгөө Капын үзүүлэлтийг нэрээ мартчихжээ тий. Спурсыг Никстэй уулзж байгаа. 12 сар 6 сарын өмнө болсон. Лернер бас Спurs хожиж байгаа ч гэсэн шүү дээ. Илүү явж байгаа. Тий, тэгсэн. Бас 12 доо илүү явж байгаа. 4-4 байрлаа. Тэгээ Тайлер Коллег халаа хийсэн шүү дээ. Тэгээ бас яг туршлагаараа Никс аваа гарчлаа л гэж бид нэр ярьжсэн бас санаад бах юм. Тэгээ финалд яг л адилхан юм арай олон тоглолтод өрнөж тий. Ер нь нийт 6 тэр Капта 6, за улирлын дахиад 2 гээд нийт 8 тоглоход 2 6 гэсэн. 5 6 хоцсон. 6 2 юм биш. 6 2 байхгүй. Тэгээ 8 болонд баг илүү явсан бахаас. За бараг л тоглолт нь илүү явж байснаар бол тийм баг. нийт 8 тоглоход 6 хожиж чинь гэдэг чинь тэгэл яг үндэ хин илүү байсныг бас харуулчихж байгаа юм л да нэг талаараа. Гэтэ сая юуны дахиад ярих гэдэг. Дүр зураг өөр байвал байхаар байсан. Тэр Fox гэдэг тоглогч бүгдийг буцаага байранд навьдсан тий. Ер нь бол цуурлын тэр 2 дахь тоглолт 4 дахь тоглолт бүх юм шийдсэн. Эргүүлсэн л тий. За өөрчлөлөө дахиад 2 дахь тоглолтын Менбигийн дамжуулалт. Тий. Fox зацалт хоёроо. Тий. За онцлог үзүүлэлтүүд. Түүхэнд анх удаага ах トゥ 3 1 багийн бүрэлдэхүүнд багтсан тохиолдол болсон. Мэдээж Янас ингэвэл талбайд хамт юусоо гарч чадаагүй. Уг нь удирлын төгсгөл рүү гарах гэж Янасыг хичээсэн шүү дээ. Тэгээ баг нь тоглуулаагүй. За тэгээд Нико Харрисон 11 сард ажлаас салгацсан. Брансныга Лукатагаа явуулсан. Хадагтраас яах вэ? За тэгээд LeBron James 11 сард 23 дахь улиралтай тоглож карьер Картерийн амжилтыг
давж рекорд Картрын 22 үлрэл гээл л доо. Ярьж ирсэн ч тэгээд 23 үлрэл. Одоо 24 үлрэл болохгүй явж шít. болчихлоо л доо. Тийм болчлоо. За тэгээ гимшлээсээ эргэж ирээд нөгөө Түүхэн тайлна гэж бодохгүй нөө. Түүхэн рекорд нь бол зогссон байгаа. 1297 тоглолт дараалаад 10-аас дээш оноо авцсан байсан. 12 сарын 4-нд Торонтогийн эсрэг тоглож байгаа 8 оноо аваад. 10 оноо авах боломж байсан. Бас тэгээд Хачимураа дамжуулт өгөөд Хачимураа баасаар хийгээд Тэр нь хоцсон доо. Жавчнаас 3-аас хийгээд хождог. Тэр явцад бас нэлээд тоглох алдсаа тий. Тэгсэн. Гэтэ ерөн зүгээр LeBron-ы карьер ер нь дуусах төгссөн бас энэ жил нөгөө Бухотын гараанаас хасагдаа дараа оныхын рекорд зогсоод ингээд нэг яг бидний мэддэг хуучин LeBron байха болж эхэлж байна тий. Уус аргагүй шүү дээ. 42 төгчөөд. 42 төгстэй. Тий. Тэ 42 хүрэх гэж шүү дээ. Тий. 12 сард. За тэгээд OKC үлрэлийг амар ихлүүлсэн шүү дээ. Тэгсэн. Бид нар 24-1 гэж 73-9-ийг эвдэхүүгүй юу гэж ярьж байсан шүү дээ. Warriors ч бас 24-1 гэж ихлүүлжсэн байдаг шүү дээ 16 онд. Тэгээд 73-9 болж исэн. За тэгээд Cooper Flag гэж гайхалтай залууг бид нар энэ жил ухтаа авлаа. 18-наас 359 өдөртөө 40 оноо авсан хамгийн залуу тоглогч болсон. Өмнөхийн LeBron биш Kobe. би энэ дээр нэг юм яг ингээд удирдлагын турш бодсон юм хэлчихв. Одоо ингээд Wemby, Cooper Flag хоёрыг удирдал эхлэхэд нээлтийн хөтөлбөртөн дээрээ би ингээд NBA-ийн дараагийн 10 жилиг ингээд авч явах ирээдүйнүүдээ ингээд ярьжсэн санаад байгаа байхгүй. Тэгэн гоорт одоо ингээд Wemby-гийн хувь хүн нь финалд ингээд ерөн жоохон харагдлаа те хит их хор шар гэх юм уу. Тэгэн гоорт Cooper Flag удирдлагын турш ямар байсан бэ гэхээр амар nice guy байсан. Одоо юу гэдгийг өгж байгаа ярилцлаганд даруухан айгу өндөр хайптай орж ирж байгаа хэрнээ ерөөсөө тийм юу байхгүй. Эйгөө байхгүй. Гэтэ юу л да. Эйгөө гоё байсан. Тэгээд би нэг ийм зүүрлэл байлаа. Хайр их байх тусам шархан хүн байна гэх. Тэрнтэй адилхан нөгөө нэг эн чин тоглосон тавцсан Wemby чинь финал тоглоод хожигдоод болохоор тэр хор шар нь илүү гарч ирж ийн гэх юм уу? Cooper Flag магадгүй би бас яг файнал дээр гарч ирээд нэг юм болох юм бол Cooper Flag-аас бид нар ямар ааш ярин шинахыг бас таашаа. Тийм би бас яг амгааны яс темпо угаасаа ямар ч хүлээлтгүй баг нь. Тийм. Бүрэлдэхүүн нь. Тэгээ Cooper Flag өөрөө сайн тоглоод идэг. Баг нь хожигдоод идэг. 50 оноо аваад хожигдсон шүү дээ энэ үйл жишээ тийм. Энд чинь нөгөө ажралаа сагс тоглоод байхгүй зүгээр. Яг өндөр төвчөнд гараад хожигдож болохгүй тоглолтын тоглоно гэж яриа өөр л дөө. Хожигдох ирэхгүй тийм плей-офф руу ороод ирвэл ер нь миний чинь бас муухай зан гарна шин яаж гарах вэ гэдэг чинь. гайг баха гэтээ Flag бол арай өөр юу шүү дээ. Спортод бол Wemby-гийн хор шар байх хэрэгтэй шүү дээ. Би л тэгж бод. Хошоо нь бас байх хэрэгтэй. Wemby-гийн спорт гэсэн юм уу? Smart гэж Яг smart сонссон шүү. Яг smart гэж сонссон. Спортод бол ийм зөв хор шар байх хэрэгтэй. Cooper Flag бол яг ихний үйлдэл ингээ кул үйжиж болно. Цаашаа хор шартад байх хэрэгтэй. Хор шар гарнаа гарна гэхдээ. За тэгээд LeBron ч 355 40 нас. 40-наас 355 хоногт одоо 30 оноо авсан. Бараг 41 юм шиг. Чи яаж яах нь 12 сар төрсөн. Тий. 30 оноо. 10 хоног төцсөн шүү. За тэгээ Conkinable гэж бас нэг супер шинэ рукийг бид харсан. 29 тоглолтод багтаагаад 100-аас дээш 3 онооны шийдэлд орж рекорд тогтоосон. Шидэгч байгаар чи тий. Бараг 40 50 хэдэн тоглолтод байсан рекорд байсан шүү дээ. Тийм. 29 тоглолт болж гарч байгаа. Одоо ч гэсэн зүгээр жил болгоно нэг иймэрхүү Conkinable шиг нэг ийм рукийн рекорд орж ирэх байх. Сакс өөрөө шиддэг болцсон. Гэтэ 129-хэн тоглолт гэдэг чинь бас тий. нэг тоглолтод ер нь баг 4 хийж исэн байхгүй маань үн чи. Бас энэ бол онцгой л доо. Онцгой. За тэгээ Rick Carlisle 1000 хожил авахгүй ч мөн ч их удсан да. Нөгөө баг нь хождгоо дараалал 10 дараа хожигдоод тэгээ 1000 тий баг сар болсон шүү. Бараг сар болсон тий. Тэгээ эцэст нь явагдсан 1000 хожилдоо бол хүрсэн. сүр дулаантай их гоё тэмдэглэсэн байсан. За тэгээ LeBron James 60,000 юу? 60,000 минут тоглосон. 60,000 минут. LeBron-ы одоо юу даал баг 80 руу төгсөж байгаа юу? Карл нөгөө Париж Карл Мелон энтри минут чинь нэг 40 49,000 50 хэдэн мянган зам байсан. 50,000 ч хүргэж байгаа байх юм. Тэгсэн чинь 60,000 минут ч гэсэн. NBA-ийн зарим статистик гэхдээ үнэхээр NBA-ийн бах юм. статистик зөө. Минутаар нүртэл ингэ тоолоо иждэг. За нэг 300-аар статистик байгаа гэж бодож ойролцоогоор тий. Одоо бүх тамирчны одоо минут зэнүүд одоо тий. Тэрний баг 80 LeBron James эзэмшиж байгаа. Бараг тийм бах уу? Тийм бах. 60,000 минут гэдэг чинь 1000 цаг тоглосон биш үү? Сагсан бөмбөгийг зөвхөн. Уусаа Америкийн спортчны статистик дээр тулгуурлаж штэ бүх юм мэдээлэл гоё дэлгэрэнгүй байдаг. Тэрний 80 LeBron James эзэмшиж байгаа гэж боддог юм. Бэж 1000 цаг гэхэл чинь 240.
4 жил засваргуу сагс тоглосон гэсэн үг шүү дээ. Хэсэхгүй байна. 4 жил гараа сагс тоглосон гэсэн үг шүү дээ. Зүгээр унтсангүй ингээд сагдгүй. 60,000 минут үстэй. Тий. 1000 цаг юу вэ? Бурхан минь юу гэсэн үг юм бэ? За тэгээд 41-аас 44 хоногт одоо triple double дундчилсан. Бас рекорд. Хийсэн. Нэг тоглолт. Үгүй хийсэн тийм. За тэгээ Шей 59 аялын тоглолт дарааж 20 нэмэх оноо авч нөгөө Вилтийн рекордыг эвдсэн. Оо, Бэмигээ мартцсан биз дээ. Нөгөө түүхэн 83 оноо. шүү дээ бурхан минь. Энэ хоёрын жоо онцгой авцсан болохоор ярихгүй тий. Өө тэгтээ 2 жилийн дараа бид ярьж гинөө. Гэтэ тэгэл одоо тэгэл яаж авсан ч одоо яах вэ тэгэл эвдсэн л бол эвдсэн. 10 жилийн дараа бид нар хэрвээ баазрын нөтрөлөх гарч ивэл БМ амжилтыг идэхэд ойлголоо л гэж ярина. БМ яаж авсан хамаагүй. Шээ 40 хэдэн торгуул шийддээ шүү дээ. Тоглолтын дээр ч БМ чинь. шээ 127 тоглолт бол гоё тий. Тэгээ Вилтийн өмнө тогтооцсон мэс рекордыг эвдсэн. За тэгээ Леброн 1622 тоглолтод оролцож энэ улирлыг дуусгасан. 20 жил. 81 тоглолт дээр бодоход. Тийм шүү дээ. 82-оор бодоход 20 жил. Яг 20 жил. тий 20 жилээс дээ. За тэгээ баггүй хугацаанд яригдчихсэн 2 баг нэмэх шийдвэр бол ер нь эцсийн дүнээр ойлгомжтой болсон гэж хэлж байна. Энэ дараагийн удирлын дараагийн удирал. Тий. Vegas Seattle. За тэгээ нөгөө флэгман дахиад 40 оноогоо 50 оноо болгоод 19-наас 103 өдөртөө болгоод бас хамгийн залгуудаа 50 оноо авсан тоглогч болсон байгаа. Амар өсөө. Даач идэ хожигдсон энэ тоглолтод бол хожигдсон тий. Тэгээ Йокич удирлыг самбар дамжуулалтад тэргүүлсэн түүхэнд анхны тоглогч болж байгаа юм билээ. Хоёулангаар нь зэрэг тэргүүлсэн гэсэн. Мэжик Джонсон ч чадаагүй юм билээ шүү дээ. Гэтэ Йокич хамгийн онцгой удирлсан байна. Тийм. Тий. Хинч байхгүй месод тааждаг. Юу өстэй чиг өстэй. Ер нь ч дээ хинч байхгүй нүн л байсан л дээ. Тосоо боосон юм шиг. Амар гараад гарч ирээ. Шөнө мэнэ гэдэг тий. Тусгай саадынхан гарч ирсэн. Тусгай саадынхан гарч ирээ. Тэгээ нөгөө Кнепл чинь холын зай шидэлт нийт оруулсан тоогоор 200 давуулаад руки үлрэлтээр лигийг тэргүүлсэн. Хамгийн олон холын зай шидэлт оруулсан тоглож болсон. Амар мөө. Тэгээ хоёрт нь хамгийн аимшигтай нь Ламело бол байсан шүү дээ үлрэлт. Тэгээ энэ хоёр чинь нийлээд нэг тоглолтод баг 10 маруу шидсэн байгаадсан шүү дээ. 10 оруулсан тий. За тэгээ сүүлд нь Леброн 70 удаа 7 хоногийн шилдэг тоглогч болсон. Лигийн түүхэнд анхны тоглогч болсон. Леброны хэдийн рекорд байна сая? Жилд нэг 10 бараг гэсэн шүү дээ. За 5-6 бол байл. Жилд 52 490 хоног үстэй. Жилд 52 хоног байдаг шүү дээ. Жил гарна эмбишнтэй дунд нь 4-5 сар завсарлаж байгаа шүү дээ. Ер 400 хоног хугацаагаар бодоход нэг бараг жил хагас тасралтгүй 7 хоногийн шилдэг болоо л байсан юм шүү дээ. Амар гоос. Тэ. Хийж одоо бүх цагийн шилдэг тоглогч гэхээс аргагүй шүү дээ. Тийм шүү дээ. Уус маргаг болчих. Тэ. Жордан толон жоох юм дуурахгүй цаашаа Жордантай харьцуулдаг. Жордаг талд ярих хүмүүсийн одоо ганц ярих юмнууд тэгэл 6 авраг маврал болчихлоо шүү дээ. Финалд хожигдож үзээ. Тэр нөгөө асуултаа зөв тавих ёстой байхгүй юу? Хэн хамгийн агуу ялагч вэ гэвэл Жордан хамгийн агуу ялагч мөн. 6 финалд 6 авраг авсан. Тоглогч гэдэг чинь өөр өстэй. Хэн хамгийн агуу тоглогч вэ гэдэг асуулт чинь яаж тоглож ирсэн бэ? Статын л харна шүү. Бүх ингээл карьер нь харна шүү. Одоо тэгэл дээр нь бас нөгөө яг нүдээр үзчихсэн үзэж байгаагүй гэдэг юм бас яригдах байх л та. Одоо бид нар бол жишээ нь би бол одоо Леброн ингээд бүгдээрээ төлөв зөвшөөрчлөө шүү дээ. Би одоо Жорданыг яг тэр 98 онд үзчихсэн гэж одоо худлаа яриад яах вэ? Тэ? Тэгэхээр чин яг миний үзчихсэн энэ хугацаанд л Леброн ялчгүй байгаа юм чин. Тэрийг бол одоо хувьдаа төлөв зөвшөөрсөн л явж байгаа хгүй бид нар бол тэ. Тэгэхээр бидрээс өмнө төрсэн тэ. Одоо бүр 70 эд оны хүмүүс, 60 эд оны хүмүүс яг 20 хэдэн настайдаа Майкл Жорданыг бол үзчихсэн байгаа байхгүй юу тий яг эд сакс сонирхож байхдаа тэр хүмүүсийн хувьд магадгүй Жордан ч гэж бодож. Тэгэхээр тэр чинь бас нөгөө хувь хүнийх нь л юм байхгүй. Гэтэ юу ч би зүгээр чиний инх амгалан гэж үний хамгийн агуу тоглож шин байг бол би чинь Билл Раслыг хариулж болох байхгүй юу? Тий харин. Хүн хүнийх өөр шүү дээ. Тийм. Холынгийн шээж үж болно шүү дээ. Чиний амьдралдаа хамгийн агуулгач одоо шээл л байгаа шүү дээ одоогийн байдлаар. Тий. Тэгэхээр наадах чи эцэлж хэлээд байгаа ингээ цаасан дээр буучаад байл та. Тий. Цаас ч бас судлаа хэлэхгүй л дээ. Тэгэл хүний нөгөө хувийн харах өнцөг үзэл бодлыг эцлэх харахгүй л байна. Тэрийг бол өөрчлөх аргагүй. Гэтэ яг бодж байдлаа цаасан дээр бууцсан байна. За улирал хэрхэн дууссан юм бэ? За 60 жил хүрсэн 3 баг л байсан шүү дээ. Тэр дорндын хоёрт явж байгаа багийг хараад нэг хөдлөлттэй юм хэлээ хэлсэн. За миний филэ зөвлөд өгсөн үстэй. За ер нь тэгэл эцтэй ардаа яг нөгөө улирал эхэлж байхад боостой хол явахгүй гэж бодож исэн юм гэхдээ эцтэйг биелсэн байгаа шүү дээ. Ер нь бодоход
Манайд энэ хийдэл гай болсон. За яг плей-оффт орсон багуудаа түр азнаад одоо яг доогоор байгаа багуудаас дараа жил дээшээ үзэх болов уу гэж бодож байгаа багуудаа нэрлэлтэй. За окей. Вашингтон хөрхөн плей-офф руу үзчих واخ. Энд чинь нөгөө нэг билээ анзрын болоод байгаа сте. Өө энэ чинь Энтони Дэвистэй Трей Янтай драфтын нэг авах гэж байгаа баг шүү дээ. За тэгээд Индиана Пейсерс нөгөө нэг Халибурт нь хүрээд ирэхээр ари өөр болчих واخ. Тийм Индиана бол буцаад сэргэх бах. Дээшлэн дээ. За Брукс ч авралгүй. Бакс л угаасаа одоо чөлөө тулж байна. Баксгүй. Янас Янасыгаа юу бодлохоос хамаарна. Манай инхий од баксыг чирээд дэш авчих. Аа. Янас нэг нэрээ яг юу болох вэ? Романтик юм аа болоо. Үгүй яг болно шүү дээ. За Бүүс бол Тиаго Ститиг авсан. Бүүс яах вэ гэдэг бас сонирхолтой. Тий. Гайгүй тасаж Тий. удаж. Асажуулагч бол бас дажгүй гэж бодогдоод байгаа хүн авчаад байгаа. За Майами одоо нөгөө Янасыг чи ярианд яригадаад байгаа баг шүү дээ. Шарлот ч гэсэн Нилээн дэшээ үзэх байхаа Шарлот. Шарлот дээшлэхгүй. гэтээ одоо яг ингэ. Шарлот сая чинь тэр нөгөө Майкл Бриджсийнхаа гэрээнээс халж малаад байсан тий. Одоо тэгвэл доор байгаагаа гэх юм бол хөөе. Детройт унах уу? Унахгүй. Бостон иргэжил муу тоглохгүй шүү дээ. Тоглохгүй. Тэгээ Нью-Йорк Аврагууд юу гэж тэх вэ? тий. Тэгээ Торонто, Кливленд, Атланта. Атланта. Орландо. Яг одоо яг үндэ ингэ Шарлот марлоо энэ төр дээшлэх зай байхгүй л байгаа зү бодохоор. Нэрээ Филиг хийж дурдсангүй тий. Яг Фили хэцүү. Филигийн оронд Шарлот ч юм уу ороод ирэх бах. Нөгөө талаас тэр Далс одоо Кайри Ирвингийг явуулна. Хаашаа явуулах юм гэдэг. Гэхдээ одоо тэнгуут хардаа эхний 6-аг бид нар сайн нэрлэлчлээ шүү дээ. Одоо тэнгуут энэ Орландо ч ирэх жилдээ муу тоглохгүй шүү дээ. Тоглохгүй. Тэгээ Вашингтоныг түрүүн яасан ярьлаа Ярьсан шүү гэсэн. дээ. Индиана. Тэгэхээр чин энэ Шарлот тэгээ Майами ч одоо Янас Мансыг авчвал бас яах юм те. Орондын өрсөлдөө ингэ бодохоор дараа жил гоё яах юм шиг. Гоё. Гэхдээ тэгээ бид нар ингээл өрөнд аймар гэл одоод яриад идэг ч гэсэн яг сүүлийн 8 жилийн аврах чинь 4-4 өрөөл хуваагаад Ер нь Тийм байх. бүх цаг үйлчлсэн ер нь бараг л ойролцоо байдэн шүү. Зүгээр өрөндийнх нөгөө медиа наяараа сайн байд юм шүү. тийм. Юта ярин жоо арай дээшлж том магадгүй, хотуудтай. Тийм. Эсвэл Тийм. Юта жоохон дээшлж магадгүй л. Юта ер нь дэшээ үзэж бас магадгүй. Тагийн ер нь одоо плей-ин лүү дайрах жил шүү. Энэ жил бол. Тийм ер нь тийм. Яг нөгөө төлөвлөгөөнийхөө дагуу бол. Golden State LeBron-ыг авал аврагд л дайрж байгаа. Бас романтик юм аа. Үгүй гэж. Та хоёр уран зөөлөх нандыг дуртай байх хоёр. Оо LeBron, Jimmy Butler, Draymond Green, Steph энэ дөрв бол мэдгүй билээ Яг яг оргууч шиг л байгаа та. Ирүүл сард ороод ирвэл Эвгүй. Гэхдээ билээд орохдох ярих байхгүй. тэрийг одоо залуучууд авч явна шүү дээ. Одоо билээ явцыг 82 тоглолтыг давхдах ярих байхгүй ихлээд. Тэгээ одоо Пожемски авч явах хүмүүс нөө. тэр чинь асуудал болчиход байгаа. Яг билээд ороод Хүн болгоны ирвэл үзхийг хүсдэг тоглолт байхах. Гэтэ авраг руу бол тэр бүрэлдэхүүн. Плей-офф ороод ирж байгаа юм л дээ. Олимпиар энэ ч очоод очсон шүү дээ. Тэгсэн Плей-офф руу яг орчуул эвгүй. эвгүй. Зүгээр Тэгтээ тэр орох хүртэл чинь бас 82 тоглолт шүү. За улиралд манай Лука лигийг бүх үзүүлэлтээр тэргүүлсэн хүмүүс. Лука 33.5 оноо дундчилсан байна. Йокич трипл даблаа дундчилсан. Лукагийн гэвдэл аврахыг шийдчихлээ шүү. Асар Томпсон 2 бөмбөг таслалт дундчилсан бол Яг нэг ийм мэлгийн хам төрөө нэг таих гоё хэлсэн. Би нэг тэнийгээ мэлчихгүй. Та яг тэр үгээ тагтаг хэлчих. 3.1 хаалт сүлд ингэж 3 хаалт төрж дундчилсан Вембиг сүр байхгүй шүү дээ. Байхгүй. Хопер өндөр чинь 2.1 байгаад байдаг шүү дээ. 2 моёр тий. байгаа шүү дээ. За Тайрис Максиг бол энэ жил үнэхээр махалсан байна. 38 минут дундчлуулсан. Сургуу хаалга болсон сайхан амарчлага. За тэгээд Руди Гобер давтгооны хуваар лигийг одоо хэддэг ч удаага тэргүүлж байгаа. Байнга л тэргүүлэх хэмжээнд явж идэг тий. Торгуулчлалын шидэлтийн хуваар Cam Spencer 94%-тэй торгуул шидсэн байлээ. Энд чинь доороо 100 шидэж байгаа хүмүүс дунд шүү дээ. За тэгээд Luke Kennard 47.8%-тай 3 шидэж лигийг тэргүүлсэн. Энэ бас амар байна. 57 дабл кат хийсэн байгаа шүү. Ер нь харин энэ үйлрэл их төрөл Хойлог наралта 34. Сүү дөхөө орцсон гэдэг шиг тий. Байж болох үзүүлэлт. Катих бол хойлогнод юу гэж байгаа. 34 трипл дабл. Арай. Тий, бараг талтан трипл дабл шүү. Гэтэ Westbrook чинь 41-ийн трипл дабл хийжсэн шүү дээ. Тэгсэн. Тэрийг бол арай гүцэхгүй байгаа. Яг чи тэгээд дабл байх юм уу? Йокчийн дабл нь Бараг туссан тоглол бас бараг үлдсэн байлгүй дээ. Тэгэхээр чи ката зураг илүү хаа. Илүү өрөхгүй. Ер нь 10-аас дээш самбаргүй ч юм уу дамжуулалт дууссан тохиолдол байхгүй. Энийг яг нэгтлмаар шүү. Юу гэж таахаа үгүй. Яг чи трипл дабл тоглож байгаа. Байсан байсан. Бас
NBA-хэнд хэрэгэлж шүү ах бас. Яг энэ NBA-ээс гарсан стат тийм. За 80-аас 34-ыг хасаа 40 хэд үстэй. Тэгээд катын 57 төрөхгүй л байгаа юм л да. Яг дабл. Тийм л юм тийм. Үйлцэнд нь хийсэн байлаа гэж бодоход. Яг ч юу дабл-гүй тоглолт дууссан тохиол байна. Би юу санаад байна. За ганц хоёр л байр байгаа бах. Юу Тий, нэг юм дутдгийн. Тийм нэг 9 самбар 9 дамжуулалттай ч юм уу. Чин 20 9-өөсгөө дуусчих тохиол байдаг аахгүй. Тэгээ энэ үн чинь бас цөөхөн баха. 15 гэдэг үзүүлэлтийг 2 тоглолт дараалж хүртэл хийсэн шүү дээ яг гэж. Яг чи зүгээр самбар бол зүгээр ингээл эхний агс бараг 10 хүрчихдээ шүү. Тий. Easy. Тэгэхээр оноо 10 хүрчин. Дамжуулалт. Тий, дамжуулалт дээр л нэг жоо наан цаантай л байгаа гэдэг болохоос. За удирдлагын лидерүүд ийм байжээ. Йокичийн нэр бол бүр 3 зүйл дээр явж байлаа. Вемби нэг байна. Лейкерсийн 2 хүн байлаа. Лука Кеннард байна тий бас. За дээд амжилтууд. Бэм 83 оноо авсан. Скотти Барс 25 самбар. За нэг тоглолтод шүү дээ. 83 түүхэнд 2 дахь. Ryan Embert 23 ассист өгсөн. Тийм шүү дээ. Нөгөө Даллас бүр яг холбогчгүйгээд байж ах үед гэнтийн залууч ингээ гараад ирсэн. За тэгээд Tyrese Maxey, Herb Jones 2 8 удаа бөмбөг тасалсан. Оо. Wemby 9 хаалт хийсэн. Quadruple double бол хизээ нэгэн цагт хийх нь тодорхой өсвөл. Тий. За тэгээд Steph Curry Murphy 2 нэг тоглолтод 12 холын зай шидэлд оруулсан. Рекордуудыг тасалдаг үзүүлсэн. Wemby-ийн талаар яг ингэж ярьжсэн нэг нь яриан санаанд орчлоо. Хүсвэл triple double хийн мэн гэж тэгж яхад аврал харин бити их авчаасаа гэж би нэг хэлчихсэн санаад. Одоо тэр нь биелжлээ л. Авчих юм бол наад хүн чинь нөгөө өсөглөн зан байхгүй болоод одоо бүр өсөглөн байна. Одоо бүр өсөглөн шархалчж байгаа юм чинь. 100 хятад явал Вембитэй таарах болов тэрээд. Шавлын сүм өмөр оруулах. Харин тий. Бас магадгүй шүү. Энэ жил гэхдээ цаа чинь шавлын худлаа юм байна гэж бодсон бохоо. Хоолн 100 ихтэй авахаар төлөвлөж байгаа юм байна шүү. Манай Баазрын венүтэй, хоолнгийн венүтэй. Шавлын бол худлаа юм байна гэж мэдсэн бохоо. Одоо өөр юмны бэлтгэл хийхгүй бол. Одоо вингчүү. За тэгээд JB хятадд явж илээ ш цагаан харин дээр. Гол шагналуудыг авсан хүмүүс. SJMP, Wemby хамгаалалтын тоглогч, Flag Rookie, Keldon Johnson шилдэг 6-ц тоглогч байна. Финалд л харагдсангүй дээ. Тэгсэн. Нэг баг 7 оноо л авсан уу? Тэгээ яг тэр миний тайлбарсан тоглолт өнөө тэрний өмнөх хүмүүстэр нэг хоцсон дээр нь л нэг 7 оноо авсан байсан шүү дээ. 3 дахь дээр баха. Тий. За тэгээ Никkel Alexander Walker MIP болсон бас гоё. Үеэлүүд ингээд хоёулаа улирлын Сонирхолтой л доо тий. Тий. Шилдэг засгажуулагч Жо Мазула болсон. За өдөр дотор бол манайх амар байсан юм бэ нөө. сайн байсан. За тэгээд харин 2-оор гарчаад харамсалтай тэгээд дууссан да. Хэлээ авч тэгээд арай өөр. 7-д онжигдсан даа гэж юу. Юу лээ? 7-д шин Embiid-ийг дийлээг үлдээ. Яалтчгүй нэг төвийн тоглогч суул гэдэг нь харагдсан. Солигдох гой тоглогч нар байгаа тий. Янис Кайри. Янис юу н одоо бараг ойрын 14 хоногт солигдож байгаа. Энэ 6 сар дуусгаас өмнө. Кайри байгаа өөр юм байна лээ. Том нэрч. Тэгэл энэ ч одоо тэгээ бүгд харцсан. JB магадгүй. Тий, JB байгаа. JB юу солих. Бостон бол гэхдээ солихгүй гэдэг байгаа. Бэлвэртэй солих гэдэг байна. Жамал мөрөтэй. За юу гэж. Аа? Янастай нэлээр холбогдоод байгаа юм уу? Манайх. За 1-р баг, 2-р баг, 3-р баг тийм хүмүүс багтсан. Тэгээд энэ дундаас зүгээр плей-оффт жоохон шүүмжлүүлсэн тэр сүүлийн 2 байна да. Харин тэгээд хараад. Дөрмчэт 2. Жэлэн дөрөж Лекс сонирхоод байгаа шүү дээ. Тийм байлээ. Тий. Гэтэ уяаташтай наача. Дөрмчэт 2-оос гадна Жамал Мөрэй ч гэсэн плей-офф тааруул байсан шүү дээ. Яг үнэн. Тийм ер нь бол тийм. Гоберч одоо идтэй л. Гобертиг Лекс. 30 гарцсан баха. Гарцсан. 30 гарцсан. Хамгаалтын баг. Ривс Бруклин руу явах гээд байна. Одоо баг явсан дээр. Четийн бүх NBA-ийн 3 дугаар бүх хамгаалтын 1-р багийн Чет юусо плей-офф байгаагүй шүү. Вембиг эсрэг байх болсон л дээ. Үгүй Вемби эсрэл байгаагүй. Тийм Өмнө ээ, нь байсан, тий. тодоос тод байсан. Вембиг эсрэг баалгад юм билээ. Өвжи Ананоби харин 1-р багийн хүн байсан юм шүү. За бараг л харин. Ананоби нэр 31 оноо л Тэгээ гол нь хамгаалтууд нь бас тийм. Фоксыг дээр хийсэн. За алдаа байсан ч гэсэн тэр хамгаалт тийм. За тэгээ энэ жилийн мөр хамгийн гоё зүйл бол яхаарахгүй рукинер байлаа. Үнэхээр л чанартай Одоо энэ жил чинь дахиад чанартай гэдэг байгаа шүү дээ тийм биш үү. Энэ жил одоо дахиад чанартай. Тэгээ дараа жилээс бол жоохон хэцүү гэдэг байгаа шүү дээ. 2-3 жилдээ. Энэ жилийнх ч угаасаа 73хан тоглогч нэрөө өгсөн байсан Гэхдээ чи нөгөө юун дээр early юун дээр
эрт нэрээ өгсөн дээ. Тийм үү. Араас нь зүгээр яг Тэгэхээс бараг хугацаа дуусаад нэрээ өгсөн хүмүүс бол зөндөө. Байгаа юу те? 200 байдаг үстэй. Тий 200 хэд мэдээд шүү дээ. Гэхдээ нөгөө 73 нэрээ эрт өгсөн 73-аас нөгөө нэрээ татчихулдаг шүү дээ. 40 татцсан ч гэлээ нэг тийм л юм байсан. Түүнээс LeBron James энэ 100 яах вэ гээл. Энэ 100 айгүй их юутай юм шиг те. Сонирхолтой зам болох юм шиг те. Та LeBron-ы зодог тайлахаар Lakers-ыг дэмжиж үлдэн биз дээ. Яг уу. LeBron одоо тухайн үеэс л бол. тийм үү. Зүгээр яг одоогийнхаараа хариултаа та. Одоо Lakers-ийг Докаг харна шүү дээ өөрөөр хэлбэл. Завар болчихсоо гээл те. Үргэлжлүүлээд харах юм уу те? Харна шүү дээ. Дэмжих юм байна. одоо холон төгөл Шэй зүгээр хизээ нэгэн цагт явбал үгүй зодог тайлах биш зүгээр багасаа явбал одоо том баг үлдэх юм уу? Нью-Йорк руу Бостон, Lakers, өөр Чикаго юу гэдэг том хот руу Ямар хэцүү юм бэ? зах зээл төгөөд явуулчи OKC-тэй үлдэх үү Шэйг дагаад явах уу? Яг хаа. Гэтэ яг тандраас авсан мэдрэмжээрээ бас үлдчихэж магадгүй. Яг дэмждэг. Гэтэ Шэйг дэмжин тэгэж ер нь нэг хүн бодож чинь яг ер нь яг бодохоор тэгдэг байна. Хэцүү. Одоо чи Коби яг эд үд явуулдаг л даахлаас баг тийм. Бараг тэгжил таарах байсан байл. Гэхдээ ер нь бид нар ч нэг Америкт төрж өсөөгөө хот мотын соёл одоо нэг юм байхгүй болохоор айгүй наад асуулт өөр амар эргэлзээтэй заяа. Багийн үнэнч фэн байна гэдэг чинь ер нь жоохон хэцүү. Гэтэ сая нэг идрэх нэг Криштиано Роналдо Браун хоёрын фэн нөхөр бид орн байна гэчихгүй худаа яриад нэр их ямар харамсалтай юм бэ гэдээ инээцмэсэн байхгүй юу. Би ч өөхөн Бостны фэн шүү дээ. Одоо Бостон LeBron-ы фэн. Тийм бас LeBron-ы тоглогчоор дэмждэг байхгүй юу. Яг л би нэг сакс дөнгөж сонирхож гисэн 2002-3 оноос эхлээд LeBron чи ингээл гараал ирчихэж байгаа. Тэгжээд яг зүгээр Бостон гэдэг багчаа бол яг аврагын жилдэнд би ингээ холбогдож байгаа байхгүй. 8 оноос өсөв шүү дээ. Тэгэхээр чи ингээ нэг юм монголчуудад бол их сонин баг тоглогч хоёрыг зэрэг хараад яваад би л болоод идэв. Тэгээд одоо яг чиний саяны тэр нөгөө төрлөх хот мотон биш гэдэг дээр угаасаа зөв л дээ. Одоо манай нэг багын найз бол жишээ нь 10 жил хамт сурж агаад Америк яваад Нью-Йоркт очоод тэгээд Нью-Йоркт одоо бүр 10 жилээс төгсөөд их сургуулиас төгсөөд тэнд ингээ бүр ер нь бол амьдралынхаа ихэнх хугацааг тэнд өнгөрүүлж байгаа байхгүй бүх насныхаа. Тэнгүүд одоо Нью-Йоркийн фэн. Тэгээд одоо энэ жил хараа авраг болчлоо. Тэгэл багт нь хинч ирсэн, хинч явсан гэл Мелогийн фэн. Гэтэ Мело явцсан. Гэтэ Нью-Йоркт бол үлдчихэж байгаа байхгүй. Яг тэр ойлголт нь тэр хүний ойлголт Нью-Йоркт байсан дусамж нь Мелотой холбогдчихж байгаа юм л да. Тэгээд тэрнээс ч өмнө одоо Лос Анжелес амьдарч байсан шүү дээ. Холбоотой шүү дээ. Тийм байна. Тэгээ богино хугацаанд л да. Тийм байна. Тэр үед Коби яг юу яжсан. Эдөө тэгээ зодог тайлагч дотор орж ирсэн. Би ч гэсэн 3 4 5 Тэгээ 4 5. Би ч гэсэн LeBron-ыг илээд багт нь Лос Анжелест очсон. Тэгэхээр бодлоо. Үлрэлийн сүүлийн дугаар юм чи боогийнхаас асууч тийм өнгөрсөн 7 хоногт би болон тантай энийг айгу чичирх чийсэн. Гэсэн та ирээг хөдөө явцсан. Тэгээ уурта одоо Spurs Knicks-ийн эсрэг за бохир бол биш. Гэтэ үнэхээр хатуу ширээ муухай тоглож байгаа. Амьдрал нь л хатуусан шүү дээ. Нью-Йорк ч өөрөө бас хатуу тоглолтсон шүү дээ. Knicks бол гайгүйсэн шүү. Та үнэхээр яг Spurs-ын тэрийг харсан. Таус өдөр бүгд хатуу тоглолтсон шүү дээ. Яг зөвөр хэний Knicks-ийг ер нь бол ер нь амар зодсон шүү. Зодсноо. Гэхдээ эцэстээ нөгөө талаа Вембиг ч бас зөндөө зодсон. Томоо сураад тэргээр орж ирж байгаа. Өөрөө шал буруу юм асууж байгаа байхгүй. Тэгээ олон бараг ийм хариулт хэлнэ гэж мэдчихсэн баг. Та нар заагаад өгсөн юм шиг. Та ямар сонир хүн бэ? Та нарын фэнүүд нэг юм дээр санал ярьж байгаа шүү. Яг финалыг ингээ харахад та нар хэрвээ гарч ирсэн бол гоч магадлаас өндөр байсан баг. Энд дээр санал ярьж байна уу? Наач чи. Яг бол та нар дурслагтай л та тий. За тэгээ эцсийн зүгээр маш гоё мэдээ. Ямар ч байсан манай инхи од маань NBA-ийн 5 багтай драфтын өмнөх бэлтгэл өргөдөж оролцлоо. Энэ зүгээр өөрөө монголчуудад амар том Ваа манай гэр ороод гарч мөн үү? Манай Майкин Canon-оос л авсан юм шиг байна. Lakers, Bucks, Mavericks, Энэ нөгөө булганд очоод идэг тэр нөгөө Canon-ын киноных. За тэгээд зүгээр ингээд Монгол хүн 5 багийн бэлтгэлд өргөдөөд бэлтгэл хийн гэдэг л өөр амар том юм шүү энэ. Тийм тийм. Эндээс зүгээр яг нэг багийн нэрээ аваасаа би Mavericks-ийг аваасаа гэж бодчих. Яг л илүү нөгөө нэрээ надад хөгжиж нэг байгаа байгаа шүү дээ. Яг драфтын сонголтууд нь ямар байгаа гэдэг дээр заяа. Далс 30 48 гэсэн хоёр сонголт байгаа. 2 дугаар арай их юм байна. 48 шүү дээ. 48 дээр боломжтой юм шүү. Хамгийн одоо энэ дунд байгаа энэ 5 багийн хамгийн арын сонголттой даалсахгүй. Тийм үү. 48. Тэгээд Орландо 46. Memphis 32. Lakers 2 дугаар тойргийн сонголт байхгүй. 25. 48 46 дээр Орландо юм уу Далс
хамгийн боломжтой гэсэн үг. Тийм Бакс ээ. хэд дээр байсан бэ? Бакс драфтын 2 дугаар төргийн сонголт байхгүй. Оо. Зөв миний ингэж Тэгэхээр хэлэх шалтгаан бити драфтлагдчихна гэдэг амар том ёстой гэдэг хөдлөлт тавиараа л гэдэг юм монголчууд. Одоо манай Шарвах өргөжтэй бид ямар ч өргөө байхгүй нүгт. Шарвах бичсэн байлээ. Угаасаа хүү маань одоо насан туршдаа мөрөөдөж ирсэн зүйл. Гэхдээ драфтаар сонгохдохгүй нь хамаагүй. Сонгохдохгүй байсан ч гэсэн NBA-ийн багтай одоо 100-ны лигийн гэрээ. За тэгээ цаашлаад улирлын өмнөх бэлтгэл exhibition гэдэг 10 хоногийн гэрээ. Тэгээ хоёр талд гэрээ байгуулах боломжтой. Тэгэхээр драфтлагдахгүй нь бас тийм бүр энэ тоглогчийн цаашдын карьерийг шийдчихэж байгаа юм бас биш ээ. Дараагийн юу байгаа шүү гэсэн мэт. Тийм угаасаа одоо эн чинь нөгөө хоёр талд гэрээ гэдэг нэг гоё юм гараад ирчихсэн. Нэг багт хоёр талд гэрээтэй хүн байж болно. Үндсэн бүрэлдэхүүнд нь одоо 16 дахь тоглогч нь болоод багтаж болно. Тэгэхээр багуудын ийм ростер хуучин одоо нэг 13 тэгээд нэмээд баталгаагүй гэрээтэй 2 гээд 15 байсан бол одоо эн чинь сонгогдоод 17 хүн болчиход байна шүү дээ. Тэгэхээр боломжууд бол байгаа. Тэгээ яг хуу сүүлийн жилүүдэд бас зүгээр ингээ хараад тахад NBA-ийн багууд бас коллежид олон жил тоглосон тоглогчтой авах нэлээд сонирхолтой болцсон. Ягаад гэвэл тэр тоглогч нар нөгөө бэлэн орж ирдэг. Тийм учраас Майкд бол боломж байгаагийн үед байгаа. Гэхдээ яг 100% энэ заавал орох ёстой гэдэг хүлээлтээр зүгээр дараараа гэж байгаа үзэгчтэй. Тэгэхгүй манайхан жайгүй хэцүү шүү дээ. Орч чадсангүй болохоор би хэлсэн шүү дээ мессеж тэгэл нэг амар бол их мэдэж гараад ирдэг. Та нар мэддэг юм бол авчаасаа л гэж бодож шүү дээ. Бас гойч баг болж шүү дээ. Залуу баг те. Сэргийн бос руу орцсон. Би бол бакс руу очиж гэж боддог шүү дээ. Янас яваад тэр багийн амжилтанд надад пад алга зүгээр Майкл минут арай л доо. Өнгөрсөн жил холбогдож ирсэн тий. Тийм. Өөрөө 50 эд дээр сонгох боломжтой гэж ирсэн. Тэгээ энэ жил драфтын 2 дугаар төргийг ирэхгүй мөртлөө бэлтгэл хийж байгаа байхгүй. Хоёр талд гэрээ мэрээ болгох боломж байгаа гэсэн үг байхгүй. Магадгүй Янасыг солиод 2 дугаар төргийн ирэх энэ жил олж авах ч гэдэм үү. Бүр юм яривал Янас явчвал тэр баг хинч үлдэхгүй байхгүй. Харин тэгэх юм бол Майкд нэг юм хоёр талд жилигээс нь дуудагдаад үлрэл дундуур тоглоод ингээ нэг юм яваалах боломжтой. Таарстай гоё юм шүү. Купер флаг лагтай. Залуучууд одоо тэгээ спайрлын бодох хэрэгтэй байх шүү. Харин тийм. Спайрлаа бас бодох хэрэгтэй байх л та тий. Тэгээ илүү гоё хөгжих юм шүү. Одоо тэггүй ер нь тэгээд альч багт байсан хамаалах уу. Нэг яг коллежийн тоглолтын тайлбарч ирсэн нэг Америк тайлбарлагч ярьж байгаа зүйл нь 3 сая хүн амтай усаас энд ингээд тоглож байгаа нь өөрөө маш том амжилтын өдр гэсэн гоё юм. Одоо тэгээ араас нь тэр сторийн гоё ингээд бид нар сайн хүршлээд өгүүлтэй. Ядаж дагагчийн тоог бид нар сая гаргачих хэрэгтэй байхгүй. Монголд Instagram ашигладаг сая хүн уг нь байгаа да. Тийм зүгээр дэмжмээр л зүгээр Тийм. Янз бүрийн инфлюенсер дагж байгаа Майкийг л зүгээр дагаалаа. Банк сториг меншн гэж одоо юу гэдэг сториудаа хийгээл репост хийгээл чи ямар үздэг урдгийнх байдаг. Хэлмээр байна би бол мэдчихээн тэгээд. За 7 хоногийн манай цагаар лав пүрүү гарагт драфтын үйл ажиллагаа 2 өдрийн турш явагдана. Манай бид нар шууд амжуулна. Тэгээд 2 дахь өдрийн сэтгэл тогтлон хүлээж байна. 2 дугаар тойрог нь 2 дахь өдрөө одоо пүрүү гарагтаа болно гэсэн. Өглөө 8 цагаас Premier Sports 1 сувг дээр дамжуулагдана. За тэгээд удирдлагын турш хамт байсан үзэгч нартай маш их баярлалаа. Ирэх үйлрэл уулзцгаая, санах бахта. Одоо хэдэн сарын Гоё хэл ортой гоё удирдлага. 8 сар, хэл амтай. 10 сарын 20-д гэдэг чинь одоо юу 4 сар юм байна шүү. Найр наадам гэж хэлж явж байгаа л 8 сар гаргаад хүүхдийн сургуулийн мэлтгэл гээл 9 сарын 1 гижэтэл гэл хэлчихсэн юм. Тэгэл 10 сард 30 баг 30 өдөр гэл нэвтрүүлгээ хийгээл. Тэгэл 10 сарын ирэх үйлрэл нь 21 авцаа эхлэхээр байсан баха. 19-нд ч байлоо. 5 гарагт эхэлдэг ш манай цагаар. Тэгээ 8 сар дээрээ WNB-ийн шууд дамжуулалтан дээр тийм гарах баха. За тэгээд 9 сард эмэгтэйчүүдийн дэлхийн аварга байгаа. Цагсан бөмбөгийн. Тэрийг бас шууд амжуулна. Энэ жил ер нь спортоор одоо ч нэг хөлбөмбөгийн дэлхийн аварга дуусгаад ерөөсөө наадам гэж явж байгаа л тэгэл залгуулаад WNB эмэгтэй дэлхийн аварга мавраг гэдэг ингээл явчих юм шүү дээ. Тийм тэгжээтэл тэгэл энэ бэ эхэлж шүү дээ. Юу хүн баах вэ? Одоо орхноо юм байна дөө. Яг нь амрахгүй юм байна дөө. За баазрахаа үзэгч нар тайртай шүү. Дараа жил уулзцгаая. Баяртай. Дараа жил гэжтэй 4 сарын дараа уулзсан шүү. Тий. They gon' have to really bow, totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.
city, city.